За манай комисс болон нээлттэй нийгэм форум 2012 оноос эхлэн иргэд олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хүний эрхийн олон нийтийн лекцийг уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн байгаа. За энэ удаагийн лекц маань бол боловсролын салбарт хүүхд хамгаал гэсэн сэдвээр явагдана. За энэ маань бол 2014 оны 4 дахь удаагийн лекц байгаа. За өнөөдрийн лекцийг сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн за хүний эрхийн салбарт тэр дундаа хүүхдийн эрх хамгааллын салбарт бол мэрэгсэн багш Мөнх Жаргалгай та бүгдэд орно. За Мөнх Жаргалгай товчхон танилцуулахад бол улсын багшийн дээд сургууль, за Москва дахь комсомолын дээд сургууль болон удирдлагын хөгжлийн институтд бол боловсрал эзэмсэн ийм туршлагатай хүн байгаа. Тэгээд та бүхэн лекцээ сонирхон сонсноо. Мөнх Жаргалгай таныг урьж байна. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. За товчхон байдлаар танилцууллаа. Би 73 онд Багангийн багшийн мэргэжил эзэмсэж ирсэн. 1 жил Багангийн багш хийсэн. 78 онд багшийн дэд сургуулийн Төв пионер удирдагчийн ангид төгссөн. Ажлын маань замналд ердөөсөө 2хан байгууллага. Нэг нь 10 жилийн 5 дугаар сургууль. Энд пионерийн удирдагч, хүмүүжлийн эрхлэгч, нийгмийн ажилтан дандаа хүүхдийн ажил хийж байлаа. Тэрнээс хойш манай боловсролын салбарт нийгмийн ажилт ингээд шинэ мэргэжил эзэмссэн шинэ хүмүүс маань одоо бас төрийн бус байгууллага байгуулж өөрийнхөө ашгийг хамгаалж ажиллая гэж тохиролцсон. Тэгээ энэ журмаараа одоо сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг гэж төрийн бус байгууллагыг байгуулж итгэл хүлээлгэж энэ сонгуульд ажлыг хийлгэснээр одоо өнөөдөр 13 жил иргэний нийгмийн салбарт энэ дотроос төрийн бус байгууллагын хүүхдийн чиглэлийн салбарт одоо ажиллаж байна. Нийтдээ бол одоо улсад одоо боловсрол болоод хүүхдийн чиглэлээр 37 жил одоо үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд бидний өнөөдрийн хэлэх гэж байгаа асуудал бол ердөөсөө энэ нийгмийн шинжилэлээр бий болсон олон асуудлууд тэн дотор боловсролын салбар, тэн дотор хүүхдэд нуруунд дээр яаж тусаад байгаа юм бэ? Энийг яаж ойлгоод байгаа юм бэ? Энийг бид нар ер нь яаж ойлгох ёстой юм бэ? Яаж хандах ёстой юм бэ гэдгээр та бүхэнтэй санал солилцъя гэж ингэж бодсон. Тэгээд юуны өмнө бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд их баярлалаа. Хоёрдугаарт нь хүний эрхийн үндэсний комисс бас талархал илэрхийлмээр байна. Хүний эрхийн чиглэлээр хүүхдийн асуудлыг хилцэж байгаа анхны лекц болов уу гэж ингэж бодож байна. Цаашдаа бас манай хүний эрхийн комисс хүүхдэд тулгамдсан энэ олон асуудлуудаар янз бүрийн чиглэлээр нь бас энэ лекцүүдийг орох байх гэж ингэж бодож байна. Тийм учраас ямар ч хэлсэн хүүхдийн асуудлыг энэ уламжил болсон лекцэндээ авч бас та бүхэнтэй санал бодлоо хуваалцах энэ боломжийг олгосон хүний эрхийн үндэсний комисс бас талархал илэрхийлье. За тэгээд би лекцэндээ оръё. Өнөөдрийн миний лекц бол нэг 3 хэсгээс бүрдгий. Нэгдүгээрт нь бол одоо хүүхдийн эрхийн тухай асуудал нь өөрөө олон улсад ямар байгаа юм, Монгол улсын хууль тогтоомжуудад нь ямар байгаа юм, энэ нь өнөөдөр боловсролынхаа салбарт яаж хэрэгжиж байгаа юм бэ гэсэн үндсэн 3 одоо зүйлийг би хандуулах гэж байна. За нэгдүгээрт нь миний хэлэх гэж байгаа юм бол хүүхдийн тухай асуудал хэлцэх гэж байгаамаа гэдэг нь их чухал байгаамаа. За өнөөдөр хүүхдийн асуудлыг хүүхдийн эрхэд суурилсан хандлага гэдэг энэ чиглэлээр олон улс одоо хүүхдийн асуудлыг харж байна. Хүүхдийн асуудал руу чиглэж байна. Тэгэхээр энэ хүүхдийн эрхэд суурилсан хандлага гэдэг нь өөрөө юуг агуулад байгаа юм бэ гэхээр 5 зүйлийг агуулад байгаамаа. Нэгдүгээрт нь хүүхэд гэж хэн юм бэ гэдгийг гаргаж ирээд байгаа юм. Хоёрдугаарт нь эрх гэж юу юм бэ гэдгийг гаргаж ирээд байгаа юм. Гуравдугаарт нь хүүхдийн эрхийн конвенц гэж юу юм бэ гэдгийг гаргаж ирээд байгаа юм. Дөрөвдүгээрт нь хүүхдийн эрхэс суурилсан хөтөлбөр ямар байх ёстой юм бэ? 5 дугаарт нь хүүхдийн эрхэс суурилсан хандлага гэдэг нь өөрөө юу юм бэ гэд энэ 5 зүйлийг одоо цогцоор нь авсны цагт сая хүүхдийн асуудлыг эрхэд суурилж одоо хандна гэдэг ийм одоо механизм өнөөдөр байна. За тэгэхээр бид нар хүүхдийн эрхийн конвенцэд заасныг бидэнд байна те 18 нас хүрээгүй хүн бүрийн хүүхэд гинэ л гэж байгаа те. Тэгэхээр одоо энэ маань хүүхэд нас гэдгийг ердөөсөө өөрийнх нь бие бэлдэр буюу оюун ухаан бүрэн төдөвшөөгүй төрхийн өмнөх буюу төрснөөс дараах үе тэгээд энэ нь өөрөө төрийн хамгаалалтанд байх ёстой. Тэгэхээр хүний эрхийн түгээмэл томхоглол заахта хүүхэд бол онцгой халамж хүртэх
хэрэгтэй гэдгийг заасан. Энэ дээрээс үндэслээд ердөөсөө хүүхэд гэдэг чинь тэгвэл конвенцээр онцгой төрлийн халамж идэлсэн одоо ийм хүн байх нэ гэж ингэж бид нар одоо ойлгох хэрэгтэй юм аа гэж тийм. Тэгэхээр хүүхдийн эрэхэд хинт хамааралтай юм бэ гэж. Хүүхдийн эрхийн хамгийн чухал зүйл нь бол ялгуурлан гадуурхдахгүй байх ёстой юм аа л гэж тийм. Тэгэхээр энэ одоо нас хүүсээрээ, шашин шүтлгээрээ, хөгжлийн бэрхшээлтээрээ, нийгмийн байдлаараа одоо гадаад төрхөөрөө, насаараа, бэлгийн чиг баримжаагаараа, гэр бүлийн байдлаараа, боловсролын байдлаараа ялгагдахгүйгээр бүх хүүхдэл тэр одоо эрхээ эдлэж байх ёстой юм аа гэж. Тэгэхээр бид нар хүүхдийн эрх хинт хамаатай юм бэ гэдэг асуудлыг юуны төрөнд анхаарлаа хандуулах гэдэг. Хоёрдугаарт нь ердөөсөө хүүхэд төвд хандлага гэж юу юм бэ л гэж тийм. Тэгэхээр өнөөдөр хүүхэд төвд хандлага гэдгийг 5 зүйл дээр авч үзээд. Нэгдүгээрт нь хүүхдийн хөгжил чадвар, чадамжийн тухай асуудлуудыг ярих гэдэг юм тийм. Тэгэхээр өнөөдрийн хүүхдүүдийн одоо өсөж байгаа орчин, боожж байгаа зүйл, авч байгаа мэдээллийн хүртээмж, ердөөсөө хүүхдийн хөгжил нь өөрөө ямар цаг үед одоо яваад байгаа вэ гэдгийг мэдэрч бид нар ажиллах хэрэгтэй юм а гэж. Хоёрдугаарт нь хүүхэд болгон ялгаатай. Хүүхэд болгон давташгүй чанартай. Энийг бид нар хүлээн зөвшөөрч хүүхдтэйгээ ажиллах хэрэгтэй юм аа л гэж. За 3 дугаарт нь бид нар шийдвэр гаргахад хүүхдүүдийн оролцоо хэрэгтэй. Тэгээ энэ нь бол дараагийнхаа асуудлуудаар тодорхой харагдаж байгаа. За дараад нь хүүхдийн хөгжлийн бүх талын хэрэгцээг зохицоор нь авч үзэх хэрэгтэй юм аа л гэж тийм ээ. Одоо тэр биологийнх нь байна уу, нийгмийнх нь байна уу, боловсролынх нь байна уу, одоо хүүхэд ямар одоо хэрэгцээ байгаа юм бэ? Тэрийг бүгдийг одоо цогц байдлаар нь хангах энэ асуудал. За дараад нь өргөн хүрээнд авч үзнэ л гэж тийм нийгмийн орчинд нь, гэр бүлийн орчинд нь, тэр сургуулийн орчинд нь, тэр олон нийтийнх нь орчинд нь тийм хүүхэд ямар байгаа юм бэ гэж. Энэ 5 зүйлээр хүүхдэд хандж байгаа одоо бидний хандлага байх ёстой юм гэж. Хоёр дахь хүүхдийн эрхэс суурилсан хандлагын хоёр дахь нь бол эрхийн тухай асуудал байсан тийм. Өнөөдөр хүүхдийн эрхийн конвенцэд хүүхдийг эрхийг өдөөсөө эрх хэдлэгч буюу үүрэг хүлээгч гэж хэлээд байна. Тэгэхээр эрх хэдлэгч нь хин юм бэ гэж. Энэ маань нөгөө хүүхдүүд маань тийм. Нөгөөх нь болохоор үүрэг хүлээгч насан туршид бид нар. Тэгэхээр өнөөдөр бид нар эрхийн тухай асуудлыг одоо хүүхдийн эрхийн конвенцэд багтаасан багц энэ ойлголтоор өнөөдөр ойлгомоор байгаа юм. Ярмаар байгаа юм. Хүнд сурталчилмаар байгаа юм. Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенцэд өдөөсөө хүүхэд гэдэг бол эрхээ шаарддаг л хүмүүс. Шаардахтаа оролцоотой шаарддаг хүмүүс. Өөрөөс нь асуудаг, өөрөөс нь тодруулдаг, өөрийнх нь хэрэгцээн дээр тэр асуудлыг шийддэг. Тэ оролцоон дээр байх хэрэгтэй. Тэгээд ирэхдээ бид нар ердөөсөө хүүхдтэй энэ эрхийн тухай асуудлыг танилцуулахдаа чи эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэлж байж, хамгаалж байж, найзынхаа эрхийг хангаж байж, өөрийнхөө эрхийг эдэлдэг юм а гэдэг энэ л асуудлыг бид нар өнөөдөр хүүхдтэй танилцуулмаар байгаа юм. Хүүхэд эрхтэй, эрхээ эдлэхдээ. Яагаад энэ асуудлыг танилцуулах гээд ингээд байгаа юм бэ гэхлээр хүүхэд эргээд үүрэг хүлээгч болно. Насан туршиж болно. Нөгөө энэ Макаронгийн хэлснээр хүн болгон аав ээж болно, математикч болох нь албагүй л гэсэн шүү дээ. Тэгэхээр хүн болгон эргээд том болно, үүрэг хүлээгч болно, аав ээж болно. Тэгээд ирэхлээр бид нар хүүхдүүдэд эрхээ шаардлагатай оролцоотой шаардна, шаардлагатай бусдтайгаа хамтарч эрхээ эдлэх тухай асуудлыг л бага наснд нь хүүхдтэй ойлгуулмаар байгаа. Үүрэг хүлээгчд буюу томчууд бид юу хийх гээд байгаа юм бэ? Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенцээр эднэрт ердөөсөө хариуцлага өөрүүлсэн. Хариуцлагатай бай гэсэн хүүхдийн өмнө. Тэгээ тэрийг эдлэх гээд байгаа эрхийг эдлүүлэхийн тулд та нар хариуцлагатай бай, хариуцлагатай оролц, энэ дээр анхаарлаа хандуулаад гэсэн. Тэгэхдээ хүүхдийн эрхийг хүндэтгэж, хамгаалж, эдлүүлдэг байх ёстой гэсэн. Тийм учраас бид нар өнөөдөр хамгаалал гэдэг асуудлууд хүүхдийн эрхийг эдлүүлэх чухал одоо хамгийн анхан шатны үйл ажиллагаа байна гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй юм. Тэ хүүхдийн эрхийг эдлүүлэхийн тулд бид нар хамгаалах ёстой юм а гэдгийг. Тэгэхээр хүүхдийн эрх юун дээр суурилсан юм бэ гэж. Хүний эрх дээр суурилсан тэ. Хүүхдийн эрх бид нар хүүхэд насндаа хүүхдийнхээ эрхийг таниулдаг, хэрэгжүүлдэг, зөв өдөртөн зохицуулдаг байх юм бол ирээдүйд тэд нар хүний эрхийн зарчмаар амьдрна. Тэгэхээр хүний эрхийн суурь зарчим бол хүүхдийн эрхийн конвенцийн суурь зарчим. Тэгээ хэлсэн ч түгээмэл байна, салшгүй байна, хуваагдшгүй байна. Хаач явсан, ямар ч орон зайд байсан хүүхдийн эрх түгээмэл л байна. Тэр орон зайд хүүхдийн эрх хэрэгжиж л байна. Төрсөн цагаас эхлээд
хүний эрх тэр хүндээ дайдгийн бол өөхөх хүүхдээ эдэлдгийн бол хүүхдээ эрх адилхан л байна. Хуваагдашгүй л байна те. Гэх мэтэр ингээд хүний эрхийн зарчим дээр хүүхдийн эрхийн асуудал нь өөрөө суурилсан байдаг гэдэг дээр бид нар анхаарлаа хандуул. Цаашдаа бид нар хүүхдийн эрхийн тухай асуудал ярих гэж байгаа бол энэ хүүхдийн эрхийн хорооноос гаргасан хүүхдийн эрхийн талаар мэрэгсэн олон зөвлөгчдийн гаргасан энэ зүйлийн дээр асуудлаа хандуулж баримжаагаа авч ярмаар юм байна л гэж ингэж бодож байгаа. За эрхээ мэдэх нь ямар ач холбогдолтой юм бэ гэж те. Боломжит олгоно. Сайхан амьдрах, сайн сурах, сайн иргэн болж төлөвшөх те. Ирээдүйд өөрийгөө үүрэг хүлээгчд бэлдэх энэ боломжийг нэгдүгээр эрхийн эзэснээр мэдснээрээ бид нар олж авна. Дараад нь бид нар эрхээ мэдснээрээ хамгаалагдахаас зөрчигдөхөөс өөрийнхөө эрхийг хамгаалж чадна. Миний эрх зөрчигдөд байна шүү, болохгүй байна шүү, би энийгээ зөв эдлэх ёстой юм шүү гэдэг юмд суралцуулна, тийм ээ? Гэдэгт суралцуулна. Энийг суралцуулахын тулд бид нар оролцоотой суралцуулна. Түрүү хэлсэн хүүхдийн эрхээ шаардлагатай өөрөө оролцоотой л байна гэсэн. Тийм учраас оролцоон дээр байдгиймаа гэдгийг мэдрүүлнэ. Оролцоог бид нар мэдснээрээ нийгэм эрүүл байх юмаа гэдгийг л ойлгуулж өгнө. Хэдий өөрөө оролцож, үгээ хэлж, үзэл бодлоо ярьж, бусдтайгаа хуваалцаж ингэж чадчихвэл нийгэм өөрөө тэр зорьсон зорилготой хүрэхэд шат амжилтад нь хүүхдийн байдал нь өөрөө зөв явагдана те. Зөв явагдсанараа бид нар хөгжиж хүрнэ л гэж те. Тийм учраас яагаад ингэж эрхийн тухай асуудлыг яриад байгаа юм бэ гэдгийг 2 3 энэ үндсэн санааг бид нар хүүхдээ бага байхаас нь эхлүүлээд мэдрүүлж, идэлүүлж, хэрэгжүүлж ингэж байх юм бол ирээдүйд бид нар тэр зохицох гээд байгаа нийгмийнхаа төлөө зөв иргэнийг багаас нь хүмүүжүүлнэ л гэсэн үг. За хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрх суурилсан хандлагын 3 дахь нь конвенц гэж ярьсан тийм. Тэгэхээр өнөөдөр энийг нэгдсэн үндэсний байгууллагаас батлагдсан олон конвенц гэрээ журам байдаг. Хамгийн их орон хүлээн зөвшөөрсөн зүйл бол хүүхдийн эрхийн конвенц гэдэг. Өнөөдөр 193 орон энд нэгдсэн. Тэгээ Монгол улс 5 дахь орон болж нэгдсэн гэдгээрээ бид нар их бахархалтай байдаг. Энэ конвенц нь өөрөө хүүхдийн эрхийн тухай асуудлыг цогцоор нь авч үзсэн олон улсын баримтчиг гэдэг бид нар мэднэ те. Яагаад хүүхдийн эрхийн конвенцийг тусгаалan гаргасан юм бэ гэж? Хэн гаргасан юм бэ гэж асуудал тулгарх болно те. Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенцийг томчууд хийсэн. Яг гэж хийсэн бэ? Ердөөсөө л тэр оюун ухаан нь бие бялдарн бүрэн төгс боожоогүй төрхийн өмнөх болоод төрснийхаа дараа төрийн хамгаалалтанд байх ёстой тэр эрхэмсэг оршихуй тэр нандин хүмүүсийг хамгаалах үүднээс томчууд хүүхдийн эрхийн конвенцийг хийсэн юм аа. Хийхдээ хүний эрхийн түгээмэл тонхоглол буюу хүний эрхийн конвенц дээр суурилж хүүхдийн эрхийн конвенцийг гаргасан юм аа. Тийм учраас хүүхдийн эрхийн тухай асуудал, хэрэгжилтийн тухай асуудал бол томчуудтай салшгүй холбоотой. Тийм ээ? Томчуудтай салшгүй холбоотой. За конвенцийн үзэл санаа бол ойлгомжтой те. 4 үндсэн агуулгатай хөгжих ёстой, амьдрах ёстой, хамгаалуулах ёстой, оролцох ёстой гэсэн энэ 4 том агуулга дээр конвенц явагдаж байгаа. 54 зүйлтэй юм те. За зарчим аливаа нэгэн юм үйл ажиллагаа явуулах хамгийн чухал зүйл бол зарчим л байдаг те. Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенцээр хүүхдийн 4 зарчмыг гаргаж ирсэн. Эсэм энд амьдарч хөгжих ёстой. Дээд ашиг сонирхлыг хангах ёстой, оролцуулах ёстой, ялгуурдан гадуурхалтгүй байх ёстой. Энэ 4 зарчмаар өнөөдөр хүүхдийн эрхийн конвенц хүүхдэд хандж байгаа хандлага өнөөдөр төлөвшөж байна те. За эхний энэ хэдэн оршуулууд бид нар өчнөө бас сонсч ирсэн. Хэдий сонсч ирсэн боловч дахин сонсох тусмаасаа янз бүрийн хүн энэ байдлыг ярьж сонсож янз бүрийн өнцгөөс олж харж тэрийг бас түгээн дэлгэрүүлэх энэ үйл ажиллагааг ингээд олон хэлбэрээр явагдаж байгаа учраас та бүхэн сонссон ч гэсэн миний сонссон юмн дээр баталгаажуулах нь юу байгаа юм миний сонссон юмн дээр энтэй санал бодлоо хуваалцах нь юу байгаа юм гэдгийг бас дотроо тунгаагаад сууж байгаа гэж итгэж байгаа. За хүүхдийн эрхийн конвенцод
засгийн газруудад ердөөсөө энэ конвенцийг хэрэгжүүлэхэд 8 зүйлд энэ зарчмаар явдаг тийм засгийн газрын үүрэг байна, хууль зүйн тогтолцоо байна, ёс хандлага, заншил байна, нээлттэй хилцүүлгүүд байна, сургалтууд байна, мэдлэгүүд байна, шаардлагатай хэрэгцээ байна. Тэгээ хяналт шалгалт тайлагналтай. Ийм одоо 8 зүйл дээр хүүхдийн эрхийн конвенцийн одоо дүгнэлт тэрний хэрэгжилт явагддаг юм аа л гэж байна. За тэгвэл хүүхдийн эрхийн конвенцээр хүүхдийн бидний өнөөдрийн хамгийн чухал бас ингээд энэ дотроос сугалж авах гэдэг байгаа юм нь юу юм бэ? Хүүхэд хамгааллын асуудлыг бид нар сугалж авах гэдэг байгаа тийм. Тэгэхээр дөрвөн эрх бол дөрвөлээ хин бие биетэйгээ уялдаатай, зохицолгоотой хамтран хэрэгжижээдэг ийм зүйл байдаг. Энэ дотроос бид нар зөвхөн хамгаалуулах эрх гэдэг нь өнөөдөр ямар зүйл байгаа юм бэ? Юунд нь илүү энд ач холбогдол өгöd байгаа юм бэ гэдгийг сонгох гэдэг. Тэгэхээр түрүүн хэлсэн үүрэг хүлээгчид дотор хүүхдийн эрхийг илүүлэх гэж байгаа бол хэрэгжүүлэх гэж байгаа бол та илүүлдэг, хамгаалдаг, хангадаг байх ёстой юм аа гэдэг. Тэгэхээр хамгаалуулах талаасаа бид нар хүүхдийн эрхийн тухайн конвенцэд 19-р зүйлд ердөөсөө хүүхэд хамгааллыг ингээд заасан хүүхдийн хамгааллын тухай асуудлууд тийм. Тэгэхээр энэ нь бусад ямар одоо зүйлүүдтэйгээ холбоотой байгаа юм бэ гэж тийм. Тэгэхээр 5 дугаар зүйлтэй, 9 дугаар зүйлтэй, 18 дугаар зүйлтэй хүүхдийн хамгааллын тухай асуудал маань яаж уялдаж холбогдож гарч ирж байгаа юм бэ? Тэгэхээр зөвхөн миний одоо хэлж байгаа ярьж байгаа лекц маань бас тэнд цаасаараа хүрээд ирсэн. Тийм учраас та бүхэн бас тэр презентацийн бас цаасаараа аваад энэ дээрээсээ тодруулаад бас хараарай. За цааш нь 20 дугаар зүйл дээр 24 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нь тий 25 дугаар зүйл дээр 28 дугаар хэсгийн 2 дахь хэсэгт нь 34 дугаар зүйл дээр 37 дугаар зүйл дээр 39 дугаар зүйл дээр 38 дугаар зүйл дээр сүүлийн энэ дөрвөн заалт бол хүүхдийн онцгой хамгаалал гэдэг дотор орж байгаа ийм эрхүү те. За бид нар одоо өнөөдөр энэ дотроос хүчирхийллээс ангид сургуулийн дэг журам гэдэг ингээд нөгөө боловсролын салбарт хүүхэд хамгааллын тухай асуудлаа бүр онцгойлон энэ хүүхдийн хамгааллын асуудал дээр зүйл анги болоод орсон байх шүү гэдэг дээр бас нэг анхаарлынхаа төвд авчаарай гэж. За тэгвэл Монгол улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд юу гэж заасан юм бэ? Монгол улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль хүүхдийн хамгааллын асуудлыг 6 зүйлээр гаргасан байдаг юм байна. Ердөөсөө гэр орноос нь салгаж болохгүй. Хэрвээ онцгой зөрчил гарсан нөхцөлд гэр орноос нь салгахад тэрийг төрийн хамгаалтанд төрийн асран хамгаалах байгууллагад очиж хамгаалуулна. За хүүхдийн нэр төр эрүүл мэнд хувийн нууцыг хадгална. Орон байраар нь хүртээмжтэй байлгана. За тэгээ гинт тэргийн нөгөө нэг олон хүүхэд хамгааллын асуудлууд те өнөөдрийн яриад байдаг. Тэр одоо хэрэг зөрчил, эрх зүйн зөрчил, хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, садар самуун тэгэл одоо нөгөө амиа хордод, мансууруулах, бодис энэ төр гэл ингээл бүх зүйлүүд маань хүүхдийн эрхийн хуулиндаа тодорхой бүр үг хэлбэрээр заагаад өгсөн энийг хориглоно гэдэг. За дөрөвдүгээрт нь бол төрийн ба төрийн бус байгууллагууд одоо энэ хамгааллын үйл ажиллагаан дээр оролцох хэрэгтэй гэдэг дээр заагаад өгсөн. За хүүхдээ хамгийн сүүлийнх нь хүүхдийн хөдөлмөрийн тухай асуудал дээр тодорхой бүр хамгааллын 6 дугаар заалт нь байж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар бас олон улсын хэв хэмжээндээр тэр нэгдэж орны хувьд конвенцаа суур болгох ч гэсэн өөрийн орны хууль тогтоомжинд нь хүүхдийн тухай асуудлыг яаж авсан бэ гэдэг дээр хүүхдийн эрхийн тухай хуулиа бид нар хамгийн гол барих хэрэгтэй байгаад байгаа. Зүгээр одоо энэ хууль өөрчлөгдөж байна. Гэхдээ бид нар өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийн дээр маань ингэ заачжээ. Тэгвэл хүүхдийн тэр эрхийн тухай дөрвөн эрхийн тухай дөрвөн эрх дөрвөлээ хамгаалагдах тухай асуудал одоо хүүхдийн эрхийн хамгааллын тухай асуудал төр байдгийн бол хүүхэд хамгааллын асуудал гэдэг маань өөрөө бас энэ эрхүүдтэй холбогдоод гарч ирсэн ийм асуудал байна. Тэ ийм асуудал байна. Тэгээ яагаад бид нар сая тэр хүүхдийн эрхийн конвенцийн 19 дугаар зүйл болоод Монголын хууль тогтоомжийн 7 дугаар бүлгийг ярьваа гэж. Энэ маань хүүхэд хамгааллын тухай асуудал дээр чинь тусгайлан бас хандлага бий болох гэж байна. Тэгэхээр хүүхэд хамгаалал гэдэг маань өөрөө энэ дотроос бүр тогтцсон тогтолцоотой, судлагдхуунтай, арга зүйтэй, үйлчилгээтэй
Тэгээд тэр зөрчлийг шийдвэрлэдэг арга замтай. Энэ бүхэл бүтэн механизм байхыг хүүхэд хамгааллын асуудал, хүүхэд хамгааллын тогтолцоо гэж ингэж авч үзэх гэдэг. За тэрэн дотроос бид нэр ердөөсөө хүүхэд хамгаалал гэдэг чинь өөрөө юу юм бэ гэж ингээд одоо зүйл рүүгээ оръё те. Ингээд тогтолцооны тухай асуудал ярих юм бол их юм яригдал явчихна. Ердөөсөө өнөөдөр дэлхийн нийтэд хүүхэд хамгаалал гэдгийг энэ дөрвөн зүйлээр нь авч үзээд байна. Дарамт хүчээр хийлэл мүүлжлэг үйл хайхрах байдал. Тэгээ энэ нь хор хөнөөлтөй байна уу? Энэ нь ямар орчинд байна уу гэдгийг нь өөрөө хүүхэд хамгааллын тодорхой асуудал дээр авч үзэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хор хөнөөл гэдэг чинь юу юм бэ гэдэг. Тэ? Одоо хор хөнөөл гэдгийг бид нар задлж шít. Хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, хөгжил, эрүүдэд боловсрол эзэмших, тэгээ өөрийгөө хүндэтгэх, гэр бүлтэй байх энэ харилцаанд сөргөөр нөлөөлөд байгаа зүйлийг л хор нөлөө гэж хэлээд байна. Хүүхэд төр идэх ёстой зам ёсныхаа эрхийг л идэлж чадахгүй энэ одоо бэрхшээл учраад байгаа зүйлийг л хор нөлөө гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр энэ хинт хамаатай юм. Хаана байх юм? Хүүхдийн бүх орчинд л энийг хаах ёстой. Тэгэхээр бид нар хүүхдийн бүх орчноо юу гэж аваад байгаа юм бэ? Ганцхан гэр бүл гээгүй, сургууль гээгүй, тэгээд олон нийт, хорих байгууллага, тэгээд ажлын байр, малын бэлчээр, гудамж талбай, олон нийтийн газар, захин орчин, хэвлэл мэдээлэл бүхэл орчинд хүүхдийн хамгааллын тухай асуудлыг л авч үзэх ёстой гэж. Тийм учраас хүүхэд хамгаалал гэдэг маань өөрөө бүх хүүхдэд хамааралтай асуудал. Энд хүрдэхгүй хүүхэд гэж байхгүй. Тэр нь нийгмийн бүхэл орчинд хүүхдийн хамгааллын тухай асуудал байх юм аа л гэж. За тэгээд хамгааллын зорилго нь юу юм бэ? Ердөөсөө энэ хор нөлөөд оруулахгүй байх, энэс урчин сэргийлэх үйл ажиллагааг явуулах нь юуны хамгийн чухал зорилго. Юунаас хамгийн чухал зорилго. Урчин сэргийлээд болохгүй байгаа бол яах юм бэ гэж, тийм ээ? Хүүхэд гэрээсээ дайчсан, хөндөрсөн, гэрээ хаяад явчихсан янз бүрийн асуудал ингээд ороход хамгийн түрүүнд нь тэр хүүхдэд үзүүлэх үйлчлэгээнүүдийн тухай асуудал тийм. Тэр одоо асрамжийнхаа газарт байна уу? Гэр хувилбарт үйлчлэгээний олон хэлбэрүүд байна уу? За дараад нь бид нар энэ хамгааллын үйлчлэгэнд хүүхдэд сургах тухай асуудал. Хүүхэд яагаад өөртөө итгэлтэй байх ёстой юм? Хүүхэд өөрийгөө хамгаалахад яаж суралцах ёстой юм? Энд хэн суралцуулах ёстой юм? Суралцсанаараа бид нар ямар иргэн болж нийгэм төлөвшөх юм? Ийм гурван асуудлыг хүүхэд хамгааллын хамгийн чухал зорилт гэдээ ингээд үзээд байна. За зарчмууд нь бол бид нар нөгөө хүүхдийн эрхийн хууль болоод хүүхдийн конвенцээр дурдсан энэ зүйлүүдэд хүүхэд хамгааллын зарчим. Юуны өмнө хүүхдийн аюулгүй байх л зарчим тийм. Одоо ямар нэгэн аюулгүй урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа өртсөн нөхцөлд яах вэ? За тэгээд дээд ашиг сонирхлыг хангах хэрэгтэй гэж. Дээд ашиг сонирхол гэдэгт өнөөдөр юуг аваад байна вэ гэхээр ердөөсөө хүүхдээсээ асуу, үе тэнгийнхнаас нь асуу, хүүхдийн оролцоотой байлга. Тэгээд тэрний хүүхдийн өөрийнх нь хэрэгцээнд нийцсэн тэр шийдвэрийг хамтд нь гарга. Тэг хүүхдийн өмнөөс хүн шийдвэр гаргадаг биш, тэрний үгийг сонсож зөв шийдвэр гаргахад нь тусалдаг ийм л. За тэгээд энэ төр орох хэрэгтэй, халамжийн хувилбарт үйлдэх хэрэгтэй, оролцооны зарчим байх хэрэгтэй гэдэг. Тэгээд салбар дундын хамтын ажиллагаа, мэрэгжилтнүүдийн хамтын ажиллагаа гэдэг энэ их чухал одоо зүйл байна. Тэгээд өнөөдрийн бидний энэ хийж байгаа дээгц бол мөн л адилхан энд чиглэгдсэн. Бид нар бие биенээсээ харилцсан, суралцсан, бие биентэйгээ ажиллаа ойлголцсон, бие биенээсээ дэмжлэг авсан энэ үйл ажиллагаа бол бидний хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чухал нэгэн хэсэг. Тийм учраас өнөөдрийн лекц бас энд чиглэгдэж байгаа л гэж бодож байна. За тэгэхээр түрүүн хүүхдийн хамгааллын тухай асуудал бүхэл орчиндөө байна гэж. Өнөөдөр энэ бүхэл орчныхаа асуудлыг шийдсэн улс орн гэдэг ингээд 16 улс орн дэлхийд нэрлэгдэж байна. Сургуулийнхаа хүрээнд, гэр бүлийнхаа хүрээнд, асрах байгууллагынхаа хүрээнд, хууль тогтоомжийнхаа хүрээнд гэдэг. Тэгэхээр Монгол улс өнөөдөр энэ зүйлүүдээс боловсролынхаа хүрээнд хүүхэд хамгааллын асуудлыг одоо шийдэх гэж хуулинд оруулсан. Тэр маань хэрэгжилтэн дээрээ наантаа цаантал байгаа тийм. Өнөөдөр гэр бүлийнхаа хуулийг шинжилэн найруулга гаргах гэж энэ асуудал шийдэхин тулд хийх гэдэг. Өнөөдөр асрах байгууллагууд болоод хууль тогтоомж, хуулийн шинжилгээний хүрээнд дээр олон хуулиуд дээр энэ одоо хүүхдийн хамгааллын тухай ердөөсөө энэ хүүхдийн асуудлуудыг дөрвөн хүрээнд нь авч үзэх тухай асуудлуудыг мөн адилхан шийдэе гэдэг дээр одоо ажиллаж байна. За тэгэхээр хүүхдийн хамгааллын тухай асуудал бүхэл орчиндөө байна гэж. Өнөөдөр энэ хүүхдийн хамгааллын асуудлыг шийдсэн улс орн гэдгийг 16 улс орн дэлхийд нэрлэгдэж байна. Сургуулийнхаа хүрээнд, гэр бүлийнхаа хүрээнд, асрах байгууллагынхаа хүрээнд, хууль тогтоомжийнхаа хүрээнд. Тэгэхээр Монгол улс өнөөдөр энэ зүйлүүдээс
Тэгээ мөдгөн энэ бүхэл хүрээндээ шийдсэн орнуудын тоонд бас Монгол орн орох байхаа л гэж ингэж бодож байна. За боловсролын тухай тэгвэл боловсрол эзэмших чанартай байх тухай асуудал биднэрт их чухал. Тэгэхээр боловсрол эзэмших чанартай байх тухай асуудал нь ирэхэд юу гэж заагаад байгаа юм бэ? Хамгийн гол нь хүүхэд насндаа боловсрол эзэмших заагаад байгаа шүү дээ. Тэрийн төрөөс үн төлбөргүй оролдод үндсэн хуулиндаа заажсан, боловсролынхаа хуулиндаа заажсан тийм. Үн төлбөргүй боловсролыг олгоно. Хэрвээ авах ёстой насндаа боловсролоо авч чадахгүй байвал тэрийг насан туршид нь тэрийг нөхөж олгоол гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас хүнийг бичиг үүсгтэй боловсролтой байлга энэ тасралтгүй үйл ажиллагаа юм аа. Хоёрдугаарт нь өргөн хүрээг хамарсан хүүхдийг татан оролцуулсан сургалтын хөтөлбөр хэрэгтэй л гэж тийм. Тэгээд ирэхлээр энэ маань сурах насандаа сурч авч чадаагүй бол тэрийг нөхөн олгох замаар гаргах энэ хоёр хөтөлбөр хоёулаа хүүхдэд боловсрол эзэмшүүлэх шинжээгээ өөрөө байнга агуулж явж явах хэрэгтэй биш тийм. За дараад нь энэ маань хүүхдийн эрхэл суурилсан байх хэрэгтэй гэж. Тэр хүүхдийг хайрладаг, тэр хүүхдийг хүндэтгдэг, тэр хүүхдийг оролцуулдаг, тэр хүүхдийг ялгуурлагүй байлгадаг. Тэр л эрхэн дээр нь суурилсан байх хэрэгтэй. За дараад нь сургуулийн орчинд хүүхэд ээлтэй аюулгүй эрүүл байх хэрэгтэй юм а гэдэг. Энэ нэгдүгээр нэг хэсгийг ингэж оруулж байна. Хоёрдугаарт нь сурах орчиндөө хүндлүүлэх хэрэг, хүндэтгүүлэх хэрэг. Тэ? Хүүхэд бүр өөрийгөө илэрхийлж, үзэл бодлоо илэрхийлэх энэ зүйлийг хүндэтгэх хэрэгтэй, тэ? Орж хувь нэмрээ оруулах энэ асуудлыг хүндэтгэх хэрэгтэй. Бие махбод сэтгэл санаанд нь шийтгэл үзүүлэхгүй байх, эерэг аргаар нь тэрийг ойлгуулцдаг энэ зүйлийг хийх, тэ? Тэгээд боловсрол боломжтой, хүртээмжтэй, боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр энийг өнөөдөр манай боловсролын хуулинд яаж тусгасан юм бэ? Анх удаага 2006 онд боловсролын хуулинд боловсролын төлөө одоо энэ хуулийг сайжруулахын төлөө төрийн ба төрийн бус байгууллагууд 21 байгууллага нэгдэж боловсролын хуулинд боловсролын эвсэл гэж ажиж манай боловсрол шинжилгээ ухааны яамнаас өргөн барьсан хуультай энэ зэрэгцсэн хуулийн заалтыг оруулж өгчээд сая 2006 онд анх удаа боловсролын систем хүүхдийн эрхийг баталгаажуулсан энэ хуулийг бий болгосон юм а. Энд бол одоо иргэний нийгмийн байгууллагуудын тэн дотроос хүүхдийн төлөө ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш их байсан. Тэр утгаараа өнөөдөр бас боловсрол бид нар хүүхдийн хамгааллын тухай асуудлуудыг ярихад тодорхой баталгаажилттай болж өгсөн. Энэ баталгаажилт нь юу юм бэ гэж. За энэ заалтууд байна. Жишээлбэл 31.2 үндэсний цонхын хүүхдүүдийг хүндэтгэх хэрэгтэй. Тэрнийг төрлөх хэвлэлээр нь боловсролоо эзэмшихийг олгох хэрэгтэй. Тэгээ үндэсний цонхын хүүхдүүд рүү хандсан үйл ажиллагаа байна. Дараад нь багшийн үүрэг дээр өнөөдөр боловсролын хуулинд багшийн үүрэг 7 байгаа. Нийтлэг боловсролын тухай хуулинд нь тэрнээс баг дунд боловсролынхаа хуулийг нэмэх юм бол бас нэгэн хэд болох байна. Тэгэхээр боловсролын тухай хуулинд нь багшийн үүрэг нь 7 байгаа. Энэ 7 үүргээс 5 үүрэг нь шинээр орж ирсэн үүрэг. Юу юм бэ? Сурвалжтыг ялгуурлан гадуурхахгүй байх хэрэгтэй. Нэр төрийн хүндэтгэн хамгаалах ёстой юм. Хоёрдугаарт нь сурагч бүрийн онцлогийг харгалзан үздэг. Тэгээ өөрийгөө хөгжүүлэхэд нь багш тусалдаг байх ёстой юм. Бие даасан байдал үзэл бодлын илэрхийлэхэд нь оролцдог, хүндэтгдэг, тэрийг хэрэгжүүлдэг байх ёстой юм. Хүүхдийн эрүүл мэндийн аюулгүй байдлын тухай багш ажилдаг байх ёстой юм. Ингээд хэд хэдэн энэ заалтуудыг одоо багшийн үүрэг болгож оруулж өгсөн. Цаашлаад боловсролын хуулинд хүүхдийг бие махбодод сэтгэл санааны шийтгэл үзүүлэхгүй, хувийн нууцыг задруулахгүй байх ёстой гэж багшд бас боловсролын байгууллагын системийнхэнд хандсан ийм үүрэг бас энэ дотор явж байгаа. Хүүхдээс хуулбар төлбөр хураамж авахгүй байх тухай заалт байж байгаа. За суралцагчид болоод эцэг эхийн өөрийн удирдлагын байгууллагууд боловсролын орчинд байгуулагдаж тусдаа ч юм уу хамтын үйл ажиллагаатай ч юм уу ажилдаг байх ёстой гэдгийг зааж өгсөн. Бүр энэ дотор нь одоо байж байгаа өөрийн удирдлагын байгууллага нь тэр сурагчдын болоод эцэг эхийн тэр байгуулсан байгууллага нь сургуулийн үйл ажиллагааг дэмжих, чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, оролцооны асуудлаар санал хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргадаг, энийг хэрэгжүүлэхэд нь хамтардаг байх ёстой. Бүр хуулийн заалтаараа одоо ийм үг өгүүлбэртэй зүйлүүд
боловсролын хуулинд одоо оруулж өгснөөрөө өнөөдөр боловсролын хууль бас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэхэд их тустай ийм одоо зүйлүүд байгаамаа. За дээрэс нь боловсролын шинжилгээ ухааны сайдын энэ 10 онд гаргасан ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрм гэж одоо өнөөдөр сургуулиуд энэ үлгэрчилсэн дүрмийн дагуу өөрийнхөө дүрмийг одоо зохицуулж гаргаж энийг одоо хэрэгжүүлдэг энэ үйл ажиллагаа байгаа юм. Тэгэхээр энэ дүрмд маш их чухал заалтууд өнөөдөр орж өгсөн. Жишээлбэл сургууль хүүхдийн эрхийг дээдэлсэн, ардчилсан, шудрах ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурдан үйл ажиллагаагаа зохион байгуулна. 1-5. Тэгэхээр хүссэн үсээгүй сургууль сайн засаглалтай сургууль байх ёстой. Ил тод үйл ажиллагаатай сургууль байх ёстой. Нээлттэй сургууль байх ёстой. Бусад хүмүүсийн оролцоотой сургууль байх ёстой. Дараад нь сургууль нь бага дунд бүрэн дунд боловсролын үйлчлэгийг стандартын шаардлагыг эрүүл аюулгүй байдлыг хангасан нөхцөл одоо зохион байгуулна. Энд багш нар оролцсон, суралцагч оролцсон, ажиллагсад оролцсон. Сургуулийн хүрээнд байгаа. Энэ их чухал тий. Тэгээд дүрм журмаа өөртөө гаргаад өөртөө мөрдүүлээд өөртөө хилцээд тэгээд өөрсдийнхөө үйл ажиллагаанд баталгаажсан журмаар ажиллана. Дараад нь мэрэгжлийн байгууллагуудаас баталсан онцгой байдлын нөхцөлд ажиллах дэг журам горимыг үйл ажиллагаанд мөрдөх бөгөөд хүүхэд хамгааллын тусгайлсан чиг баримталтай байна гэж байгаа юм. Ердөөсөө онцгой байдлын үед ажиллах одоо дэг журмаасаа гадна хүүхэд хамгааллын бодлоготой байх тухай асуудлыг хүүхдийн үлгэрчилсэн ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмээр сайдынхаа тушаалаар баталд өгсөн байна. Гэтэл олон улсын бичиг баримтан дээр нь үндэсний хууль тогтоомж дээр нь тэр байтугаас сургуулийн боловсролын талаар гаргасан баримт бичгүүд дээр нь ийм зүйлүүд байгаад байтал өнөөдөр боловсролын орчинд хүүхдийн зөрчил хамгааллын тухай асуудал дээр энэ хэдэн асуудлуудыг гаргаж иж ярилцъя гэж бодож байгаа. Нэгдүгээрт нь хүүхдийг хил амар доромжлох, сэтгэл санаагаар унгах, сэтгэл зүйн дарамтанд оруулах асуудал өнөөдөр хавтгаатай байна гэж хэлчихэд нэг буруутахгүй гэж бодоод байгаа. Нэг хэсэг хүүхдэд гар хүрдэг, хүүхдийг одоо шийтгдэг багшийн тухай асуудал 2005 оны судалгаагаар гарч ирсэн. Боловсрол өөрөө хүчирхийлэгч багш нартай боловсролын орчин өөрөө хүчирхийлэгч орчин гэж 2005 оны судалгаанд гарч ирсэн. Дахиад 2008 оны боловсролын өөрийнх нь захиалгаар хийлгсэн боловсролын байгууллагын өөрийнх нь захиалгаар хийлгсэн судалгаанд нь дахиад ердөөсөө боловсролын орчин чинь хүчирхийллийн орчин байна. Гэхдээ үеийнхийнх нь илүү байгаад багш нь 2 дугаарт нь орчихсон. Эхний судалгаа 2005 онд гарсан судалгаа энэ нэс. Энэ бол зүүн өмнөд Азийн 9 оронд хийсэн судалгаа Монгол улсын боловсролын орчин маш тусгүй гарсан. Тийм учраас 2006 онд өргөн барьсан хууль нь энийг хэрэгжүүлэх гэдэг нэг үйлдэл байхгүй байсан. Тийм учраас тэр эвсэл бий болж иж 2006 оны хуулинд энэ дээр дөрвөлсөн хүүхд хамгааллын асуудлуудыг оруулж өгч чадсанараа 2006 оны хууль өнөөдөр үн цэнтэй хууль байгаа байхгүй юу? Тэгээ 2008 оных нь хуулинд нь гаргаад ингээд өгсөн чинь одоо хүүхдэр одоо зоддог, шийтгдэг багшаасаа илүү хил амар доромжилдог багш нар олон болсон. Сургууль дээр яваад хүүхдүүдтэй уулзахад удам судраар нь дууддаг, аав ээжийн ажилгүйгээр нь дууддаг, өмссөн зүүснээр нь дууддаг. Тийм учраас өнөөдөр манай боловсролынхан хүүхдийг сэтгэл санаагаар ундаг, хүүхэд стресст ордог гэдэг асуудлыг ердөөсөө ойлгохгүй байгаа болоо да гэдэг сэтгэлгээ буугаад байгаа. Тэр чинь хүн юм чинь. Хуулиараа 18 нас хүртэлх хүн бүрийн хүүхэд гинэ гэсэн бол тэр чинь хүн юм чинь. Тэнд бас шаналлах, зовох, баярлах, гуйнах, уйтгарлах үгүй янз бүрийн асуудал тэр хүнд чинь биш. Тэгэхээр энийг олж харж байгаа боловсролынхан хэд байгаа вэ? Дараагийнх нь асуудал нь сургууль цэцэрлэгийн удирдлага багш ажиллагчдын хүүхэдд хандж байгаа хандлага хүүхдэд хайртай байх ойлголтуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Би одоо 1-2 жилийн өмнөөс багш нар хүүхдэд хайргүй болсон гэж багш нартай уулзаад ярихаар багш нар уурладаг. Тэгвэл хүүхдэд хайртай багш би бүгдийг хэлээгүй. Гэхдээ өнөөдөр тэр цэцэрлэгийн хүүхдийг нялхах
тэр цэцэрлэгийн юу ч мэдэхгүй хүүхдийг загнаад зодоод байж байгаа багшийг хүүхдэд хайртай гэж хэлж чадах уу? Өнөөдөр хүүхдийг хил хамаар доромжлоод байж байгаа хүүхдийг хүүхдэд хайртай багш гэж хэлэх үү? Өнөөдөр хүүхдийн ангид нь гаднаас орж ирж хүчирхийлүүлчихэд байж хахад тэр хүүхдийг өмөөлөд хамгаалаад явахгүй байгаа багшийг хүүхдэд хайртай багш гэх үү? Хойд эцэгтэй сургуулийнхаа хашаанд хүчин дүүлсэн хүүхдтэй очихгүй байгаа, тэрийг дэмжихгүй байгаа захирал багш нарыг хүүхдэд хайртай гэж хэлэх үү? Өнөөдөр боловсролын орчинд ийм юм гараад байгаа байхгүй юу? Тийм учраас хүүхдэд ханддаг хандлагуудын одоо энэ эрхэн дээр нь суйрлаад бид нар олгодог, сурталчилдаг ажлаа нэмэгдүүлэр байгаа байхгүй юу? Дараад нь дотор байрны тухай асуудал байна. Одоо манай хүүхэд хамгааллын сүлжээ гээд одоо хүүхдийн төлөө ажилладаг 10 хэдэн байгууллага нэгдсэн ийм сүлжээ байдаг. Бид нар одоо энэ нээлттэй нийгмийн форумоос төсөл аваад 5 аймаг Улаанбаатар хотын ингээд энэ одоо 20 хэдэн сургуулийн дотор байраар сая судалгаа хийсэн. Одоо бид нар дараагийн 7 хоногт боловсролын яамд өргөн барих гэж судалгааныхаа дүнг. Өнөөдөр дотор байр руу анхаарч байгаа боловсролынхан хэд байгаа юм болоо? Тэнд байрны асуудал, тэр усны ундны асуудал, тэнд хүүхдийн хоолны асуудал, тэнд ажиллагчдын тухай асуудал, тэр ажиллагчид хүүхдэд хайртай байх тухай асуудал, хүүхдийг ойлгох тухай асуудал. Тэгээд тэр ажиллаж байгаа хүмүүсийг дэмжих тухай асуудал. Гэтэл ингээд олон асуудлууд өнөөдөр дотор байрны дээр сэтгэл зовоож байна. Сэтгэл зовоож байна. Мөдхөн одоо радио телевизээр энэ талын мэдээлэл ингээд цацагдаад явчихна. Одоо ярихаас өөр арга байхгүй. Мэдээллийн судалгааны дүн дээр гарч байгаа үнэн байдлыг хэлхээс өөр арга байхгүй. Дараад нь үеийнхний дарамт хүчирхийл. Одоо бид нар энэ судалгаа багш нэгдүгürt гарсан бол энэ судалгаа үеийнхнийх нь нэгдүгürt гарсан байхгүй. Өнөөдөр үеийнхнийх нь бие биедийг дарамт учруулж байгаа байдал дээр бид нар хэрхэн яаж хандж байгаа бол тэрийг яаж зөвөр зохицуулж байгаа бол энэ зөрчлийг яаж шийдэж байгаа бол тэгээд дараад нь энэний тухай зөрчлийг шийдвэрлэх тухай юм гарах учраас ингээ орно. Шилжин ирж байгаа хүүхдүүдийн тухай асуудал. Энэ ганцхан 9 сард болдог асуудал биш байхгүй юу? 9 сард болдог асуудал биш. Ердөөс энэ хичээлийн жилийн туршдаа хүүхэд шилжин ирэх тухай асуудал. Гэтэл хичээлийнхэн жилийн туршид шилжин ирж байгаа хүүхдийн тухай асуудал дээр яаж хандаад байна вэ? Октын тухай асуудал. Одоо энэ хөөрхөн зүрхнүүдийн аян гэж та бүхэн зөндөө сонсоод байгаа бох. Яг энэ одоо ерөнхий боловсролын сургуулийн октоодын тухай, энэ эмэгтэй хүүхдүүдийн тухай, тэдний байр суурийн тухай, тэдний оролцооны тухай, тэднийг хамгаалах тухай энэ асуудал нэлээд их яригадаад байна шүү дээ. Бүр аян явагдаад дүнгээ гаргаад дууслаа. Тэр ерөнхийлөгчийн танхимд дүн дээр тэр октоодын хүсэл мөрөөдлөөр ямар их гоё зураг, видео, бичлэг, тэр санал сэтгэлээ илэрхийлсэн хуудас ямар их зүйлүүдийг октоод хүсэл мөрөөдлөөр гаргаж ирсэн бэ? Энийг манай боловсролынхан яаж хүлээж авсан бол энийг яаж ажил хэрэг болгоё гэж бодож байгаа бол тэ? За дараад нь 9 дугаар анги төгсгчийн тухай асуудал. Энэ бас боловсрол нэлээд 9 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд чинь өнөөдөр 6 настай хүүхдүүдийг боловсрол өөрөө хүлээж авчаад нөгөө 9 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд нь 14, 15. За 16 хүрч байгаа болов үгүй болов. Бараг хүрээгүй байжгаад 9 дугаар анги төгсөж байгаа байхгүй. Гэтэл нөгөө хэдэн нөхдүүдийн чинь тэр мэрэгжлийн сургууль үйлдвэрлэлийн төвд ч юм уу эсвэл бүр ингээ гудамжинд ингээ хаяж байгаа байхгүй. Та нарт бид нар суур боловсрол эзэмшүүлсэн. Одоо болоо. Яасан боловсролынхаа хуулиар суур боловсрол төрөл үн төлбөргүй бүх эзэмшүүлэн гэхдээ суур боловсролоо 9 дугаар анги заасан. Уул нь 18 нас хүртлээр тэр чинь үнгүй боловсрол эзэмших гээд үндсэн хуулийн заалт нь байгаа шүү. Гэтэл энэ хүүхдүүд өнөөдөр хайчаад байгаа юм би. Тэгэхээр мэрэгжил сургууль үйлдвэрлэлийн төвийн захирлууд тэнд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд яриад байна шүү. Хөөхий хүний нялх хүүхдүүд ингээд ирчээд тэгээ тэнд чинь янз бүрийн насны янз бүрийн бүлгийн хүмүүс тэр мэрэгжил сургууль үйлдвэрлэлийн төвд чинь суралцж байна. Тэднээс сайн ч юм суралцж байна, саар ч юм суралцж байна. Тэгэхээр бид нар энэ хэдэн хүүхдүүдийн чинь заавал ингээд ялгаад авах шаардлага одоо байгаад байгаа мó? Хүний 6 настай хүүхдийг
сурган 10 жилийн боловсрол олгоно гэж авчаад 15 наст нь ингээ хаях нь ямар асуудал вэ гэдэг ийм зүйл байна. За цаана хүний болоод хүүхдийн эрхийн боловсролын талаар багш нарыг чадваржуулах хэрэгтэй байна өнөөдөр. Тэгээд энэ хүүхдэд хандлага нь муу байгаа чинь ердөөсөө энэ багш нарыгаа чадваржуулж байгаа сургуулийн захиргааны тэр боловсролын системийн өөрийнх нь энийг олгож байгаа ойлголт нь ямар байгаа юм болоо? Энэ дээр ямар ажил хийгээд байгаа юм болоо? Гэдэг юм байна. За дараад нь боловсрол хандх олон нийтийн ойлголт. Өнөөдөр энэ боловсролд их олон зөрчил гараад байгаа учраас цэцэрлэгийн хүүхдийг багш нь зодоод байгаа учраас тэр хүүхдүүдийн хүчирхийлээд байхад нь багш нь дуурдгуун улмаас боловсролын систем нь тэрийг дэмжиж хайрлаж тэнтэй ажилдгуун улмаас энэ олон нийтийн чинь хандлага боловсрол хандах хандлага эргэлзээтэй болоод байна шүү дээ. Багш юу хийгээд юм бэ? Яагаад хүүхдэд хайргүй байгаад байна вэ? Яагаад хүүхдийг ойлгохгүй байгаад байна вэ? Тэгэхээр ердөөсөө Монгол улс хүүхдийн эрхийн хорооноос энэ 10 онд зөвлөмж авцсан. Энэ 4 дахь зөвлөмжөө авчиад байгаа шүү дээ. Гэтэл энэ зөвлөмжөөр Монгол улсаа та нар хүүхдийнхээ төлөө багахан анхаарсан улс шүү гэдэг ингэ зөвлөмж өгсөн шүү дээ. Энэ 14 оны 9 сард Монголын засгийн газар хүүхдийнхээ төлөө бид нар анхаарчихсан улсаа гэдээ илтгэлээ бичиж байгаа. Боловсролын яамны тэр илтгэлд өгсөн зүйлийг би уншиж үзсэн. Үнэхээр сэтгэл хангалуун биш байгаа энэ дэр. Яагаад энэ урд өгсөн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхгүй байгаа юм болоо? Ямар бодлого байгаа юм болоо гэд ийм харамсах сэтгэл өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрөө боловсролын системд 25 жил ажиллаж исэн хүний хувьд сэтгэл зовоод байгаа байхгүй. Гэтэл энэ зөвлөмжөөр юу гэсэн бэ? Өмнө нь өгсөн болоод удаа дараа хэлэгдсэн зүйлүүдийг та нар засаарай гэж өгсөн байхгүй. Гэтэл тэн дотор нь юу байсан бэ? Ердөөсөө энэ хүүхдүүдэд ялгуурлгүй байлга, тэр хүчирхийлдэг юмаа зогсоо, тэр тэгш бус харьцаагаа зогсоо, эднэрт эерэг хүмүүжлийн аргуудыг олгодог юмаа багш нарт их хүүхдийн эрхийнхаа тухай асуудлуудыг багш нартай их сайн ойлгуул гэд боловсролын системд өгсөн. Тэгээд дотор байрныхаа хүүхдийн асуудлыг анхаараа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд харж үзцгээ энэ гэд ийм олон заалтуудыг боловсрол бүр өгсөн байхгүй. Гэтэл өнөөдөр боловсрол өөрөө энд хариулж байгаа хариулт нь дутмаг байгаа байхгүй юу? Тэгэхээр ажлаа хийгээгүй юм чи дутмаг байхгүй яах юм? Гэдэг ийм зүйл харагдаад байгаа маа. Ийм зүйл харагдаад байгаа юм. Тэгэхээр Эйнштейн хэлж штэ. Сургуулийн багш сургууль хүмүүжүүлэгчдийн хувьд хамгийн муу зүйл бол айдас хүчирхийллийн захиргаалтын аргаар ажиллах л. Хүүхдүүдэд айлгачаад, хүүхдүүдэд хүчирхийлчихэд, хүүхдүүдэд захиргааталчаад тэгээд би хүүхдүүдэд боловсрол олгоод байна гэж ойлгож байгаа явдал нь юу вэ гэдэг шүү дээ. Тэгэж айлгсан, сүрдүүлсэн, захиргаатсан хүүхэд нь боловсрол эзэмших юм уу? Тэгвэл хүүхдэд нээлттэй байдаг, тэднийг өөртөө итгэлтэй байдгийг дэмждэг байх юм бол энэ боловсрол уу? Энэ ийм мундаг үгийг хэлсэн байна. За тэгэхээр өнөөдөр бид нар боловсролын үйл ажиллагаан дээр энэ уламжлал шинжил гэдэг юмыг бас хармаар байгаа байхгүй юу? Гэтэл Монгол улсын чинь яваад ирсэн уламжлал нь өөрөө 10 цагаан буян 10 хар нүгэл гэж ингэж хэлээд байгаа биз. Энийг шашны сургаал гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ шашны сургаал байж болно. Гэхдээ энэгээр чинь бидний өвгдөөс бид нар өөрсдөө хүмүүжигдэж ирсэн байхгүй. Гэтэл энийг өнөөдөр ердөөсөө тэр сургаалт нь хилцсэн биш. Биеэр үлдэж болохгүй, хэлээрээ үлдэж болохгүй, сэтгэлээрээ үлдэж болохгүй. Энэ бол 10 хар нүгэл шүү. Гэтэл өнөөдрийн үйл ажиллагаан дээр энийг хүчирхийллийн 4 хэлбэрээр томьёолж шít. Бие махбодын хүчирхийлэл гэж ийм юм байдгийг, сэтгэл санаа гэж ийм юм байдгийг, бэлгийн гэж ийм юм байдгийг, үйл хайхах гэдэг чинь ийм юм байдгийг. Яагаад бидний өвгдөөс энийг хилээд яриад энийг хийж болохгүй гэд ингээд заагаа сургаад байхад өнөөдөр бид нар энийг мэдээд энийхээ хэрэгжүүлж болдоггүй юм бэ гэдэг нэг асуудал байгаа. Дараагийнх нь би дэвшүүлэх гээд байгаа санал юу вэ гэхэлэр дахиад адилхан. Гэрийнхээ хүмүүжил дээр хүүхдийгээ хүмүүжүүлж идэг, хүүхдийгээ хөдөлмөр чанараар хүмүүжүүлж идэг, хүүхдээ хүндэтгэж хүмүүжүүлж идэг,
хүүхдэд амьдрах ухааныг зааж хүмүүжүүлж идэг. Гэхдээ энийхээ ямар аргаар байсан бэ гэхээр л ухуулан ойлгуулдаг, үлгэрлэн дагуулдаг, итгэн үнэмшүүлж идэг, магтан цаашаадаг аргаар л энэ хүмүүжлээ олгож исэн уламжлал нь биднэрт байна шүү. Тийм ч учраас ерөнхийлөгчийн 9 сарын 1-нд заасан хичээл дээр одоо инженеашийн үгийг дурдаад байгаа үстэй. Яагаад хаан хатан мэт зөвлөгчөөр хань мэт нөхөрлөлөөр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн юм бэ? Тийм учраас Монголын ард түмэн одоо өөрөө хүүхдэд зодож шийтгэж, жанчиж, зовоож хүмүүжүүлээгүй л баггүй юу? Гэтэл өнөөдрийн хүүхдийн арга барил нь өөрөө нийгмийн шаардлагаар ийм л юм хүсээд байна шүү. Тэдний хөгжлийг хараач, эрхийг хэрэгжүүлээч, бие даасан байдлыг ойлгооч, итгэлтэй байлгаач, үзэл бодлын нэр төрийг хамгаалаач, мэдээлэл боловсруулдаг, хүлээн авдаг, дамжуулдаг энэ чадварт нь сургаач. Бид нар өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа ирээдүйн хүмүүстэйгээ ажиллаж байгаа шүү. Мэдээллийн 900. Цаашдаач мэдээллийн 900 гүнзгийрэн хөгжих гарцаагүй шүү. Тэгээд ирэхээр бид нар энэ мэдээлэл хүлээж аваад байгаа, тэрийг боловсруулалт хийж байгаа, тэрийг үе тэнхийнхэнтэйгээ хуваалцж байгаа, тэрийг дамжуулж байгаа энэ арга барил нь юу байгаа юм болоо гэдгийг дээр хэдэн хүн анхаарлаа тавиад байгаа бол. Тэгээд ирэхээр нөгөө хүүхэд хүмүүжүүлэх гээд байгаа багш нарт хүүхдийн эрхийн хорооны зөвлөмжөөр өгсөн онцгойлсон зөвлөмж бол эрх хүмүүсийн аргыг багш нартаа сурталчлаач гэдэг бүр үг өгүүлбэрээрээ байгаа. Эрх хүмүүсийн арга гэдэг чинь ердөөсөө энэ шүү дээ. Эдрийг л та өнөөдрийн нийгэмд хүүхдтэй эзэмшүүлчих юм бол эн чинь эрх хүмүүсийн арга байгаа л гэж. Тэгэхээр Монгол уламжлалын арга нь энэ л байсан байхгүй юу? Тэгэхээр яагаад бид нар энэ уламжлалтай явж ирсэн зан заншлаа өнөөдрийн нийгэмд зайлшгүй шаардлагатай байгаа тэр эрхийн асуудалтай хамтруулаад авч үзэж болохгүй гэж тийм. Тийм учраас би ийм асуудлыг одоо та бүгдийн өмнө дэвшүүлэх гэж байна. Санал ингээд тавих гэж байна. Гарцыг хамтдаа хайх гэж байна. Нэгдүгээрт нь боловсролын цөм хүүхэд гэж хан төмөр сайдын ажлыг авчиад боловсролынхаа салбарынхантай уулзахдаа хэлсэн. Өнөөдөр боловсролын цөм нь хүүхэд шүү. Тийм учраас бид нар хүүхдийг тусалж байгаа, дэмжиж байгаа, боловсрол олгож байгаа гэдгээр харна шүү. Тэгвэл өнөөдөр боловсролын орчныг бүрдүүлж байгаа нь хин юм бэ? Хүүхэд л байгаа шүү. Хүүхэд байгаа учраас тэр сургуульчин байгаа. Хүүхэд байгаа учраас багштай ажиллаж байгаа. Хүүхэд байгаа учраас тэр сургалтын систем гэдэг чинь өөрөө байгаа. Тийм учраас нэгдүгээр ган төмөр сайдын энэ боловсролын цөм хүүхэд гэдэгтээ бид нар санал нийлээд ингээд боловсролын байгууллага шинжлэгдээд ажиллаад байна гэж ойлгоод байгаа. Гэтэл түрүүний нөгөө доголдолтой асуудлууд гараад байгаа. Хууль эрх зүйн энийг битгий гаргах гээд хийцэн байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар энийг тэгвэл хүүхэд гэдэг өнцгөр харахын тулд юу хиймээр юм бэ гэж. Нэгдүгээрт нь хүүхэд наснд нь биш суралцагч гэдэг наснд нь бид нар эрх үүргийн тухай асуудал ярмаар байгаа байхгүй юу? Хүүхдийн эрхийн конвенцийн 54 зүйл нэг ч удаа хүүхдэд үүрэг үүрүүлээ гэж үг байхгүй. Хүүхдийн эрхийн конвенцээр хүүхдэд үүрэг ердөөсөө яриаггүй. Яагаад яриаггүй юм бэ? Томчууд хийсэн учраас яриаггүй. Томчууд ганцхан хүүхдийн төлөө ажиллана гэж тэр конвенцийг хийсэн байхгүй юу? Тийм учраас хүүхдэд үүрэг үүрүүлэхгүй тухай асуудал байхгүй. Манай өнөөдөр Монголын хэрэгжүүлж байгаа хүүхдийн эрхийн хуулинд хүүхдийн журамт үүрэг гэж 6 үүрэг байгаа. Энийг ч гэсэн хүүхдийн эрхийн тухай хууль өнөөдөр хэлцэж жахад наадгыгаа аваачаа гэж яриад ахад тэр хууль санаачлагчид, боловсруулагчид авахгүй л байгаад байгаа. Дахиад хүүхдтэй үүрэг үүрүүлэх гэж нөгөө хуулиндаа улаараад яваад байгаа. Үгүй ш 6 настай тэр бяцхан нөхдүүдийг та нар сурагч болцоо. Энэ ангид 30-удаа суугаад суралцагч болцоо гэд ингээд хэлээд ойлгуулад байгаа ш. Тэгэхээр энэ нөхдүүд чинь суралцагчийн эрх үүргэнд суралцахаар болж байгаа байхгүй. Гэхдээ яаж ойлгуулах вэ гэдг нь анги насны тэр хүүхдийн одоо хүлээж авч байгаа чадвараас өөр хийж болно шүү дээ. Тийм учраас бид нар суралцагч гэдэг дээр эрх үүргийг ярьцгаая. Хүүхэд гэдэг талаас бид нар эрх үүргийг ярьдаг одоо зогсоомоор байгаа юм. Хоёрдугаарт нь
Ахлангийн хүүхдүүд одоо 16 нас хүрээд 10, 11, 12 дугаар ангийн 3 ангийн хүүхдүүдэд бид нар иргэнийх нь хувьд ярмаар байгаа байхгүй юу? Чи сурагч байж хаад сурагчийн эрх үүргээ эдэлдэг байсан бол чамд давхар эрх үүрэг оногдлоо. Чи өнөөдөр Монгол улсын иргэн болоод иргэний паспортыг чи авчихсан. Тийм учраас чи өнөөдөр суралцагчийнхаа эрх үүрэг дээрээс нэмээд иргэний эрх үүргийг биелүүлэх нь чамд ногдсон. Тийм учраас чи энийг хэрэгжүүлэхийн тулд дараад нь нийгмийн амьдралд идэвхтэй иргэн байгаа ч гэдгийг ахлангийнх нь бид нар өнөөдөр хэлмээр байгаа юм. Тийм учраас сайн үйлс бүтээх замаар суралцах гэдэг хөтөлбөрийг боловсролын яам боловсруулж хэрэгжүүлээч гэдэг одоо зүйлийг жишээлбэл манай нийгэмд олон жил тавьж байгаа. Ахлангийн хүүхдүүдийг хариуцлагатай байгаа чи, сургууль төгсөхөд нь нийгмийн амьдралд оролцсон байдлаар нь дүгндэг байгаа чи, эднийг ийм амьдралд оролцуулах дадлах хэвшлийн 10 жилийн сургуульд нь олгодог байгаа чи. Олон улсын практик нь өөрөө тийм. Олон улсын боловсролын практик нь өөрөө тийм. Ахлангийн хүүхдүүдэд нийгмийн амьдралд оролцуулдаг, тэр бага насныхаа дүүнерт тусалдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусалдаг, тэр ахмад наснуудад тусалдаг, бусад одоо нийгмийн давхаргын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, энэ үйл ажиллагааг 10 жилдээ сурдаг байхгүй. Тэр 12 жилдээ сурдаг байхгүй. Манай хөөрхий энэ ялах юм, хөөрхий энэ юм мэдэхгүй юм. Хөөрхий энэ чадахгүй юм. Дандаа хүүхдээ басамжилсан, доромжилсан, нэг итгэлийн унахсан нэг ийм л үзэл хандлагаар хандаад байна шүү дээ. Тэгэхээр үгүй юм аа. За дараад нь амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх, зөрчлийг эерэг аргаар шийдвэрлэдэг арга зүйд бид нарт сурцуулмаар байгаа. Өнөөдөр монголчууд амьдрах ухаан эзэмшүүлнэ, амьдрах ухаанд сургана гэдээ яриад байгаа. Энэ чинь сургажгал байгаа. Энэ бол ахуйгаасаа гарсан ойлголт. Тэ аав нь хүүхдээ тэр эр хүн болох талаасаа одоо арга барил юмаа заадаг бол ээж нь эмэгтэй хүүхэд талаасаа тэр оюутал шийдэл хоол унд гэд ингэ заадаг. Энэ бол Монголын уламжлалт амьдрах ухаан сургаж ийсэн арга зүй. Суралцсан, энээсээ суралцсан. Тэгвэл дэлхийн нийтийн боловсролын арга зүй амьдрах чадвар суралцуулж байгаа. Өөртөө итгэлтэй байдал нь юу юм? Яагаад чи бусдыг ойлгож амьдрах ёстой юм? Яагаад чи бусдад тусалж амьдрах ёстой юм? Чи яагаад амьдралаа төлөвлөж явах ёстой юм? Яагаад чи одоо шийдвэр гаргахдаа бусдтай хуваалцаж явах ёстой юм? Гэх мэтээр амьдралын тэр чадваруудыг эзэмшүүлдэг энэ зүйл байна. Энийг бид нар өнөөдөр боловсролын системд төлхөө оруулмаар байгаа. Тийм учраас боловсролын системийн нөгөө нэг академик чанар нь давмгаалаад нөгөө хүүхэд хүмүүжүүлдэг чанар нь байхгүй болсон шүү гэдэг ингээд олон нийт шүүмжлээд сүүлийн нэг жил гарan эндээ өөрчлөлт хийх гээд ингээд одоо тэмүүлээд байна шүү. За сургуулийн орчинд гарсан хүүхдийн эрхийн зөрчлийг нэг иймэрхүү арга замаар шийдвэрлүүл яасан юм бэ гэдэг зүйлийг бас та бүхэнтэй санал болгомоор байна. Зөрчлийг мэдээлэх тухай асуудал, зөрчлийг бүртгэх тухай асуудал, зөрчлийг шалгах тухай асуудал. Сургуулийнхаа хүрээнд эхлээд хүүхдийнхаа имийг ярьдаг байх тухай асуудал. Дараад нь салбарынхаа хүрээнд ярьдаг байх тухай асуудал. Гэхдээ тэгээд тэднэртэй хариуцлага хүлээлгдэг байх тухай асуудал. Тэгээ бүр өөрсдийнхөө сургуулийн хэмжээнд чаддгүй, салбарынхаа хэмжээнд чаддгүй бол одоо тэр хуулийнхаа байгууллагын хэмжээг л явуул та. Бид нар чадахгүй мэдэхгүй бас шийдвэрлэж боломгүй асуудал байгаа ш. Дандаа юм болгоно. Тийм учраас энэ дээр бид нар яагаад энэ ямар учраас гарсан бэ гэхээр Японы хүүхдийг ивэх сангаас энэ боловсролын хуулийг хэрэгжүүлэхийн тулд гарсан энэ судалгаа ийм юмнууд дээрээс үндэслээд энэ хийгдсэн. 16 сургууль дээр энэ туршилт явагдсан. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 6 сургууль, Хан уул дүүргийн 5 сургууль, Дорнотын 5 сургууль, 16 сургууль яг энэ хэлбэрээр одоо манай сургуулийн нийгмийн ажилтнууд ажиллаж байгаа. Тэгээд ирэхлээр бид нар нөгөө хүүхэд хамгааллын асуудал дээр ердөөсөө хүүхдийн тухай зөрчлийн асуудал дээр ингээд дээшээ дахиад идгээд уул нь одоо бас нэг жоохон болмоор байгаа байхгүй юу? Эхлээд өөрсдөө асуудлуудаа шийдвэрлэх талаасаа ярьдаг. Тэгээд одоо яадаг вэ? Ерөнхийлөгчд хэлнэ, ерөнхий сайдад хэлнэ, үгүй тэр яамны сайдад хэлнэ. Үгүй энэ чинь бас багаас нь ингээд дээшээ явдаг асуудлыг шийдвэрлэдэг арга зам байдаг гэдгийг бид хүүхдүүдтэй олон нийттэй тэр багш нартаа сурмаар байгаа байхгүй. Тэгэд юмгууд ингээд дээшээ ингээд бичгээ бариад гүгээд байдаг. Тийм учраас сургуулийнхаа орчинд энэ хүүхдийн зөрчлийн асуудлуудыг шийдвэрлэдэг энэ арга зүйд бүгдээрээ суралцъя.
Тэгэхээр энэ маань хүүхэд хамгааллын чухал асуудал бид нар суралцж байгаа юм. Тэгээ хамгийн сүүлд миний санал болгож байгаа юм боловсролын салбарт хүүхэд хамгааллын хөтөлбөрийг бий болгоод тэгээ яагаад гэвэл эн чинь хуулиндаа байна. Тэр ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрмэн дотор нь байна. Тийм учраас ийм хөтөлбөрийг эрх хичээлийн жилд гаргах юмсан гэж бодод байгаа юм. Өнөөдөр авиас хөтөлбөр, ном хөтөлбөр ямар хүчээ авсан хөтөлбөрүүд явж байна. Аргагүй л дээ цаана том санхүүжилт нь засгийн газар өөрөө тавиад өгчихсөн санхүүжилттэй хөтөлбөр. Жишээлбэл авиас хөтөлбөрийг сургууль болгон хэрэгжүүлнэ. Авиас хөтөлбөрийн 5 дугуйланг сургууль дээр хичээлэхэд засгийн газар мөнгөний өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хөтөлбөр хэрэгжихөөсөөр арга байхгүй. Ном хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Засгийн газар уншдаг номнуудыг бүгдээрийг аваад өгчихсөн, номын сангийн баяжуулаа өгсөн. Тэрний дагуу хин юу хийж чадах нь уу? Тэр нь хүүхдийг хөгжүүлэх асуудал дээр байгаад байгаа юм. Тэгэхээр ийм хөтөлбөрийг боловсролын системийн өөрөө мөнгөө тавьж хэрэгжүүлэхгүй бол энэ хэрэгжихгүй. Хөтөлбөр боловсруулахыг боловсруулаад өгч чадна штэ. Одоо энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн төлөвлөсөн хүүхдийн төлөө ажилладаг олон чадвартай байгууллагууд байгаа. Гэхдээ эднийг өрн дуудаад авчираад хөтөлбөрөө хийлгэж болно, гаргаж болно. Хамгийн гол нь цаана энийг хийх чин хүсэл, дээрээс нь чадвар, дээрээс нь санхүүжилт байж ч энийг хий. Тийм учраас тэр авиас хөтөлбөр шгэ, ном хөтөлбөр шгэ, хүүхэд хамгааллын хөтөлбөр гэдгийг бүр засгийн газрын дэмжиж боловсролын яамд боловсруулад энэ дээрээ хөрөнгө мөнгөө тавиулаад ингээд хийх юм бол сая боловсролын орчин дох нөгөө хүүхдийн хамгааллын тухай асуудал, эрхийн зөрчлийн тухай асуудал шийдэгдэж болох байх гэж ингэж харж байна. За ингээ анхаарал тавьж сонссон та бүхэнд их баярлалаа. Тэгээд миний одоо ярьсан зүйлүүдээс асуух, тодруулах ийм юмнууд байвал асуу тодруулъя. Тэгээ би энд нэг хид хідэн бас номтой ирсэн. Жишээлбэл нөгөө би энэ хамгийн анхны энэ 2005 онд хийсэн хүүхдээ бие махбод сэтгэл санааны эсрэг шийтгэл хүүхдийн үзэл бодол гэдэг энэ зүүн өмнөд Азийн 9 оронд хийсэн судалгаанд Монгол улс ингэж хийгдсэн нэг юм та судалгаа байгаа гэж хэлсэн. Энэ судалгааг баталгаажуулах гээд 2008 онд боловсролын яам өөрөө санаачлагч нь байгаад хийсэн. Дахиад боловсролын орчин хүчирхийллийн багш нь хүчирхийлэгч гээд ингэж гарчихсан нэг юм айхтар судалгаа байгаа юм. Дараад нь энэ хууль гарсны дараа боловсрол ба хүүхдийн эрх гэдэг энэ дээр одоо миний би бас бусад 2 3 хүн оролцоод ингээ хуулийн заалтаар нэг ийм ном гаргаад боловсролоо та нар нөгөө хуулиа гаргацсан юм чи одоо энэ дээрээ хэрэгжүүлээч гэдэг ингэсэн. Өнөөдөр хүртэл манай сургуулийн нийгмийн ажилтнууд гомдол тавьсаар л байгаа. Яасан гэсэн чинь авиас хөтөлбөрийнхаа хүрээнд сурах сонёг гаргачаад сурах сонёо сургуулийнхаа хүүхэд болгонд та нар авиас хөтөлбөрт оролцож байгаа бол энийг аав гэдэг ингээд хүчээр турган хүлээлгэж байгаа асуудал. Энэ бол хууль бус төлбөр хураамжийн асуудал дээр багтах хууль биш ажиллагаа өнөөдөр сургуулиуд дээр явагдаад байгаа зүйл. За дараад нь энэ хуультай холбогдоод Японы хүүхдийг ивэхсэн JICA-гоос хэрэгжүүлсэн төсөл. Тэгээ энэ дээр одоо бүр мэрэгжлийн хяналт ороод ерөнхий боловсролын сургууль суралцагчдын бие махбодод хаалдах хууль заагаагүй төлбөр хураамж авах ядуурлан гадуурхалтын байдал гэдэг судалгааг хийсэн. Энэ бас их чухал судалгаа болсон байсан. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан гэдэг хүн байхдаа анх удаага 2000 онд энэ дэлхийн хүүхдүүд чинь бүгдээрээ хүчирхийлэл байгаа юм биш үү? Энэгээр улс оргон болгон судалгаа хийгээч гэж тэгээд дэлхийн хүүхдийн хүчирхийллийн байдлын асуудал дээр судалгаа хийгээд тэгээд энэ судалгаа нь өнөөдөр Монгол улсын 2005 онд хамрагдсан. Энэ судалгааны дүнгээр гаргаад энд яаж ажиллах юм бэ гэдээ бүр зөвлөмжийг гаргацсан ийм одоо гарын авлага бас байдаг. Одоо өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн хорооноос 2015 он хүртэл энэ хүчирхийллийг зогсоох талаар одоо улс орнууд ажил хийгээч гэгээд бас одоо нодлон жилийн ассамблегаар хэлцээ гарсан зөвлөмж байж байгаа. Энийн сургуулийн гадуур байгаа хүүхдтэй боловсролын яам судалгаа хийсэн. Энэ хүүхдүүдтэй яаж ажиллах вэ? Энийг яаж боловсрол эзэмшүүлэх вэ гэдэг дээр гаргачихсан. Хамгийн сүүлийн судалгаа бүх нийтийн боловсролын эвслээс сайн сургуулийг бүтээхэд бид нар яаж оролцоотой байх юм бэ гэдгээр үнэлгээний одоо ажил хийсэн, үнэлгээний судалгаа гаргасан. Энэ их сайхан судалгаа болсон. Одоо боловсрол энийг ажил болгох хэрэгтэй. Орчноо яаж үнэлж байгаа юм? Хүүхдийн хамгааллын тухай асуудлыг яаж үнэлж байгаа юм? Бусдын оролцоотой байх, сайн засаглалтай байх сургуулийг яаж үнэлж байгаа юм? 3 чиглэл дээр маш энгийн асуудлуудаар ийм зүйлийг гаргацсан. Энийг одоо бүх нийтийн боловсролын эвслийн
энэ тунгалаг гэдэг хүмүүнтэй яриад тэгээ энэ номыг аваад уншаад өөрийн болгоод өөрийн сургууль дээр энэ үнэлгээг хийх нь юунаас хэрэгтэй. Энэ бол одоо энэ сургааг танилцуулагдаад нэг 14 5 хоног байгаа. Энэ шин юм. Тийм учраас өнөөдөр бас биднэрт гарын авлага болгох судалгаа, материал одоо энэ ашиглах юмнууд зөндөө их байгаад байгаа байхгүй. Ганцхан энд нөгөө нэг одоо хатуухан хэлэхэд боловсролынхын сэтгэл гаргахгүй байгаа мó, гаргасан чинийг хэрэгжүүлэх хүсэл зорилго байхгүй байгаа мó, гуравдугаарт нь энийг ердөөсөө мэдэхгүй яваад байгаа мó гэдэг ийм гурван асуудал дээр л одоо гайхаад байгаа юм. Чухамдаа миний хувьд бол. Тийм учраас та бүхэнтэй санал бодлоо солилцсон. Энэ одоо боловсролыг энэ хүүхдийн хамгааллын чиглэлээр энэ олон асуудал гараад байгаа асуудал дээр одоо хамтын үйл ажиллагаатай бай гэдэг дээр ингээд санал дэвшүүлж байна. Анхаарал тавьсанд их баярлалаа. За сонирхолтой сэдвээр лекц уншсан мөнх сургуулиудаа баярлалаа. Ер нь бол хүүхд хамгааллын асуудал, боловсролын салбарт хүүхд хамгааллын асуудал бол маш чухал сэдв. Хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс өнгөрсөн хугацаанд бас ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа хүүхдүүдийн энэ эрхийн хамгааллын асуудлаар бол зарим хяналт шаардлагатай ажлыг зохион байгуулсан. Энэ үеэр бол бас зарим сургуулиудад бол хүүхд гадны дарамт халдлагад өртдөг, хүчирхийлэл өртдөг ийм тохиолдлууд батлагдж байсан. Энэ асуудлаар бол бид бас боловсрол шинжилгээ ухааны яамны холбогдох хүмүүстнээс асуудлыг тавьж бодлогын төвшөнд өөрчлөх шаардлагатай ямар асуудал байна вэ гэдгийг бол комиссийн илтгэлээр бол бас санал болгосон байдаг. За дээрэс нь хүний эрхийн үндэсний комисс бол 8 сард энэ оны 8 сарын 24 25-нд Японы хүүхдийн эвэг сангийн дэмжлэгээр бол Монгол улсад энэ хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар бас Азийн хэмжээний томоохон чуулганыг зохион За одоо асчих шиг л. За ямар ч сонирхолтой бас лекц уншсан лектортой баярлалаа. Тэгээд энэ хүүхдийн хамгаалал бол одоо бидний хувьд бол бас нэлээд хүнд асуудал. Энэ сүүлийн үед гарч байгаа энэ хүүхдийн хүчирхийллийн асуудал. Тэгээд ер нь бол та боловсролын салбарт хүүхдийн одоо хүчирхийлэл энэ их зөрчиж байгаа асуудлыг ярьлаа. Тэгэхээр би зөв энэ дээр гэр бүлийн орчинд ялангуяа одоо энэ эцэг ихтэй зодуулсан одоо хойд эцгэн зодсон төрсөн аав нь 2 хүүхдээ зодсон гэж сайн нэг 2 их хүүхдээ зодсон гэж хөхүүлсэн тийм юу гарч ирсэн. Тэгэхээр энэ гэр бүлийн орчинд дэх хүүхдийн эрхийг зөрчигдөж байгаа энэ асуудал дээр ер нь эцэг ихтэй тулж ажиллах хэрэгтэй юм уу? Бид нар эсвэл их зүүн орчноо сайжруулах хэрэгтэй юм болов уу? Та энэ дээр бас нэг хариулт өгдөг гэж. Хоёрдугаарт бас ялангуяа боловсрол дээр цэцэрлэгийн хүүхдийн бас их зөрчиж байгаа. Сая цэцэрлэгийн одоо багш нар нь хүүхдэд зодж байгаа вебсайт юугаар бол нэлээд гарсан. Тэгэхээр энд одоо бид ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг юм болоо. Энийг одоо цэцэрлэг болгоныг камержуулах хэрэгтэй гэдэг. Эсвэл тэр нөгөө хүүхдэд хайртай багш гэдэг энэ одоо ойлголтын дээр илүү ажиллах хэрэгтэй юм болоо. Энэ дээр бас нэг асуулт амар байна. Тэгээд түрүүн бас ярьжсэн энэ хүүхдийн эрхийн талаар хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бас байгууллагууд хамтарч ажиллаж байгаа тийм нэгдэл байгуулсан гэсэн энэ талаар бас нэг жоохон тодруулаад тэгээд түрүүний тэр ном үзүүлжсэн номнуудаас одоо авч унших тэр тайлан судалгаанаас авч унших боломж хаагур байна, хаанаас авч унших уу, яаж одоо жоохон тэр талаар судалгаануудыг авах уу, эргэх холбоо одоо юмнууд ямар байна, энэ тал дээр бас нэг хариулж өгөөч гэж. За нэгдүгээрт нь тэр гэр бүлийн тухай ярьж байна л да. Яа харахгүй хүүхдийн анхдагч орчин гэр бүл. Бид нар хүүхдийг гэр бүлээс нь салгах ёсгүй. Боловсрол бол өөрөө тэр хүүхдийн сурах үйл ажиллагааных нь чиглэлийг
гол ингээд бариад байгаа. Тэгэхээр яа харахгүй гэр бүлтэй ажилдаг ажил боловсролтой уялдаж өгч байгаа нь гарцаа байхгүй. Өнөөдөр бол бид нар хүмүүс их ярьдаг. Ердөөсөө энэ нөгөө эцэг эхчүүд сургууль багш нарт хүүхдэд даатгацсан гэдэг асуудал. Тэгэхээр хүүхдэд даатгахгүй байх тухай асуудлыг бид нар эцэг эхтэй хамтарч ажилласан ажлынхаа үр дүнд гаргамаар байгаа байхгүй. Тэгэхээр олон нийтэд үзүүлэх боловсролын үйлчилгээ өөрөө энэ дээр гэр бүлийг яаж чадваржуулах уу, яаж мэдлэгжүүлэх үү, яаж хүүхдтэйгээ хандлагад нь өөрчлөлтийг хийж чадах уу. Тийм учраас энэ бол нөгөө гэр бүлийн тухайн асуудал тусдаа, боловсролын тухайн асуудал тусдаа гэдэг ийм юм өнөөдөр байж болохгүй. Тэгээд гэр бүл нь боловсролоо багш нараа муулдаг, багш нар нь гэр бүлээ муулдаг. Тэгээ энэ хоёр насан туршидтын чинь хооронд хэн бүлтгэнээд байгаа ганцхан хүүхд бүлтгэнээд байгаа байхгүй. Ээж авдаа хайртай, багштай хайртай, сургуультай хайртай учраас сургуультай гүйжирээд байгаа. Тийм л учраас гэр бүл багшийн холбоо өнөөдөр өөр цонхоор бие биенийгээ дэмжсэн, ойлгосон, хамтарч ажилласан энэ цонхоор өнөөдөр хармаар байгаа юм. Хоёрдугаар асуудал гэр бүлийн хууль шинжилэн найруулагдах ажил өнөөдөр хийгдэж байна. Гэр бүлийн хуулинд энэ хүүхэд хамгааллын тухай асуудал тодорхой хэд хэдэн юмар орж байгаа. Одоо эцэг эхийн хариуцлагын тухай асуудал. Зүгээр эцэг эхчүүдэд хариуцлага үүрүүлээд ингээд эрхийг хасаад байх уу, хязгаарлаад байх уу? Гэтэл тэр эцэг эхийг чадваржуулах уу, сургуульд нь суулгах уу? Гэр бүлийн төр өөрөө дэмжих үү? Гэт ингээд ярихаар энэ бол цаана зөндөө олон асуудлууд байгаад байгаа юм. Миний зүгээс жишээлбэл сургуулийн нийгмийн ажилтнуудтай юг илүү хэлдэг вэ гэхээр сүүлийн одоо жил гарan бол би та нар эцгийн хурал гэдэг үгээ ердөөсөө амныхаа үгийнхаа сангаас хасааж иж гуйгаад байгаа. Эцэг эхийг одоо бид нар сургуульд юу гэж дууддаг болох вэ гэхээр сайхан хэлэлцүүлэг хий, ярилцлах хий, уулзалт хий, хүүхдийн хөгжлийн талаар бүгдээрээ сайхан ярилцъя. Анги удирдсан багш болгонд хүүхдийн хөгжлөөр сайхан ярианы сэдв бэлдээд өнөөдөр энд юу шаардлагатай байгаа юм. Эцэг эхийн ойлголт бол өнөөдөр бас харилцан адилгүй зарим нь бүр мэдэхгүй байна шүү дээ. Тийм учраас нөгөө эн чинь юм хүүхдийн хөдөлмөрийн асуудал гэдэг. Хөдөлмөр гэж юу юм? Ажил гэж юу юм? Төвчгүй хөдөлмөр гэж юу юм? Энэ гурвын ялгаагаар ярилцлах хүрээд ирээч. Эцэг эхчүүд ингэж байх юм бол сургууль тайртай болно. Хүүхдийн муулдаггүй. Өөрийнх нь мэдэхгүй байгаа юм ин олгодог. Энэ асуудлыг л бид нар их хүчтэй хийж өгөх юм бол сургууль гэр бүл энэ харилцаа сайжирч нөгөө хүүхэд хоёр хүний төлөө бүртгэндэг биш, хоёр хүний дунд инээдэг байх ийм юм байх ёстой юм аа. Хоёрдугаар асуудал цэцэрлэгийн тухай асуудал ярьж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль биш үү манайд? Зүгээр тэр сайтар засагдсан багш бол хуулийн одоо хариуцлага хүлээж байгаа юм байна лээ. Одоо хууль шүүхээр яваад тэр шүүх хурал нь болцсон гэсэн биз дээ. Ер нь бол хүүхдийн энэ цэцэрлэгийн хүртээмжгүй байгаа асуудал дээр дөрөөлөд тэгээд энэ одоо хүүхдтэй хандж байгаа хандлага бол өнөөдөр их байгаа шүү дээ. Тэгэл одоо хүртээмжгүй байхын хүүхдийн хардаг, янз бүрийн зүйлээр авдаг, хувийн цэцэрлэг давааждаг, энэ нь хөлс мөнгөтэй байдаг, улсын цэцэрлэг нь яг цөөн хүч ачаал нь нэгтэй ингээл цаана байгаа олон асуудал байгаа. Гэхдээ л бид нар ялгаа байхгүй энд хүний нялх хүүхдүүдийг авчирж байгаа бол та ердөөсөө хүүхдтэй л хайртай байж чин сэтгэлээсээ хүүхдийн төлөө л өөрийгөө зориулах нь одоо багш бидний хамгийн чухал үүрэг байгаа байхгүй юу? За 3 дугаарт нь тэр сүлжээний тухай сонирхоод байгаа юм. Өнөөдөр хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд 4 сүлжээнд байдаг. Нэгдүгээрх нь хүүхэд хамгааллын сүлжээгээд 12-3 байгууллага байдаг. Өнөөдөр бас манай хамгааллын энэ сүлжээнийхэн ер нь бүгд одоо ирсэн бас энд сууж байна. Хоёрдугаарт нь хүүхдийн хөдөлмөрийн сүлжээ гэж байдаг. Хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар энд 20 хэдэн байгууллага байдаг. Гуравдугаарт нь хүүхдийн оролцооны сүлжээ гэж байдаг. Хүүхдийн хөгжлийн асуудлыг төлхөн анхаарсан. Энд бас нэг 10 хэдэн байгууллага байдаг. Дөрөвдүгээрт нь экват сүлжээгээд хүүхдийн хил дамжуулан худалдаа бэлгийн мөлжлөгөөс уртны сэргийлэх гээд энд бас нэг 10-20 байгууллага байдаг. Хэдий сүлжээ болгонд 10-20-30 байгууллага байдаг ч гэсэн өнөөдөр улсын бүртгэлийн ерөнхий газар 100 гаруй байгууллага хүүхдийн төлөө ажилладаг. Бүртгэлтэй ч гэсэн өнөөдөр яг хүүхдийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 тоонд багтахгүй юу ийм л байгууллага байгаа. Тийм учраас та бүхэн тэр сүлжээ болгонтой одоо холбогдоод ингээд одоо
юу авах, сургууль судалгаа авах, яг энэ хүүхдийн асуудлаар хамтран ажиллах ийм юм дээр бол одоо төлөвсчихсэн, мэрэгччихсэн, олон жил ажиллажсэн ийм хүүхдийн байгууллагууд бол туртаа хүлээж авна. Зүгээр одоо бас нэг талаас хандхлаар энэ дандаа л ярьж идэг хүмүүс ярьж идэг гэдэг нэг ийм ойлголт бас байдгийн байлээ. Гэхдээ яриад байх тусмаа хүн чадварчдаг, хийгээд байх тусмаа хүн даллагчдаг. Тийм л учраас бид нар ярих тусмаас л биднэрт маш их ажлын нөөц хуримтлагддаг л гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За дөрөвдүгээр асуудал энэ гарын авлага гэж байна. Зүгээр одоо бол зүгээр яг миний энэ үзүүлж байгаа гарын авлагнууд бол нийт дээр нэг их байхгүй байгаа бах. Зүгээр номын сангуудад энэ төр байдаг бол байдаг байгаа бах. Бид нар бол яг та нөгөө энэ чиглэлээр ажиллаж байдаг ийм улсууд болохдоор хаанаас ямар одоо юу судалгаа хийгдсэн гэж судалгааны танилцуулга ийм юм дээр нь очиод ингээд энтриг авчдгийг. Тийм учраас зүгээр одоо ихэнх юм нь бол Японы хүүхдийг ивэх сан дээр нэлээ их материалын гарын авлагын юмнууд байдаг. Эднийх рүү бас ингээд хандараа. Сүүлийн үед ЮНИСЕФ хүүхдэд ээлтэй орон нутаг гэдгээр ажиллаж байгаа учраас ЮНИСЕФ дээр бас хүүхдийн асуудлын судалгааны ийм материалууд бас байдаг. За дэлхийн зөнд бол нэлээд бас юунууд байдаг тийм материалууд. Гэхдээ манад ингээ хараад байхад нэг дутагдaltaй юм нь бол энэ олон улсын байгууллагууд хүүхдийн төлөө айгүй сайн судалгаа хийгээд ажил хийгээд ингээд байхад манай төрийн байгууллагууд тэнд нь итгэвтэйгээр орж өгч энийг нэг нэрэл бид нар чинь энийг аваад ингээд ажил болгох юмсан гэдэг дээр бас жоохон дутуу хандаад идэх юм болов уу гэж ингэж бодогддог. Тэрнээс одоо яг миний сая үзүүлсэн судалгаа бол юуг нэх айхтар хүртээмжтэй байхгүй байхаа гэж бодож байна. Надад нэг асуулт байна л да. Таныг би хүний эрхийн комиссын юу ажилтдаг гэж ойлгосон юм уу? Биш. Би бол нөгөө нэг сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг төрийн бас байгууллага. Тийм манайх одоо 13 жил болж байгаа ийм байгууллага. Тэгээд энэ байгууллага тэргүүнээр ажилладаг. Урд нь одоо 25 жил боловсролын байгууллагад ажилласан юм. Миний нэг асуух гэдэг зүйл би бол ингэж болгосон юм. Манай орн болохоор 1990 онд таны илтгэл дээр дурдгдсан байсан л да. Хүний эрхийн хүүхдийн эрхийн конвенцэд 90 онд 5 дахь нэгдсэн орн гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ конвенц гэдэг чинь өөрөө болох тэр үндсөөлж гисэн заасан байдаг шүү дээ. Үндсөөлийн дараа ордог баг хууль тогтоомжрох манай Монгол Улсын дагаж мөрдөх баг хууль тогтоомжрох зүйл шүү дээ. Тэ? Үндсөөлөөс гадуур олон улсын конвенц юу гэж бичигдсэн байна. Тэгвэл тэрийг дагна гэсэн зүйл байдаг шүү дээ. За тэгвэл энэ үндсэн хуульд 90 оноос хойш яачаад тэрний дараа хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэж байна. Энэ хуулийн хэрэгжилт хэр байдаг вэ? Танд иймэрхүү одоо жишээлбэл бүтгэл байдаггүй тий. Энэ хүүхдийн эрхийн конвенцод биш энэ хуулийн одоо жишээл зөрчигдсөн нөгөө хүүхдүүд одоо нэг бүртгэгдсэн тийм гомдолч юм уу тий. Одоо өдөө хүртэл одоо 2005 он хүртэл миний мэдхийн л одоо 10 жилийн баг байхад загнадаг захиргаалтын байдал одоо арцл гарснаас хойш байсан ч гэсэн тэр нөгөө захиргаалтын сургалт бол байсан шүү дээ. Тэгээд таны нөгөө дурдгдсан нөгөө хүүхдийн эрхийн конвенц дээр байсан нөгөө болохгүй гэдэг зүйлүүд чинь бүгдээрээ байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө бүгдээр л хууль зөрчижсэн л байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад энэ хуулийн хэрэгжилт байдаггүйсэн энэ талаар хэр бүтгэл байдаггүй гэл нэг юм байна л да би болохоор. За бас дараа нь болохоор нэг юм надад нэг юм санаал байгаад байгаа юм л да. Энэ багш сурагчдыг энэ хуулийн хэрэгжилтийн талаар ер нь танилцуулсан байдаг юм болов уу? Танилцуулвал яад юм бол энэ талаар ер нь танилцуулга юм одоо шил одоо багш нар энэ хуулийг хэр мэддэг те? Сурагч нь өөрсдөө бас энэ хуулийг хэр мэддэг багш нар ингэж болохгүй юм биш үү? Бид нар ингэж болохгүй юм биш үү те? Миний эрх ингэж хамгаалагдсан байдсан биш үү гэдэг талаар хэр мэдлэгтэй байдیں۔ Энэ талаар аян энэ ч юм уу тиймэрхүү юм байвал яасан гэсэн нэг юм санаа байдаг. Тэгээд сая энэ 2006 оноос хойш боловсролын тухай хууль нэмэлт өөрчлөлт орсон гэдээ байсан тий. Тэгээд таны хэлтгэл дээр байсан. Энэ багшийн эрх үүргийг бас хэрэгжилтэнд хэр байгаа юм болоо? 2006 оноос өдөөг хөдөл одоо шинэ хэд он билээ? Бараг 8 жил болчихлоо шүү дээ. Тэ? Энэ 8 жил болоход одоо жишээлбэл би хамгийн сүүлийн мэдээхэд л багш нарын зөрчил хэр их байдаг лээ тэ. Одоо зүгээр л наацхын жишээг л манай охин багшаасаа болж бараг хичээлтэд өмнөдөө л муудаж шүү дээ. Тэгэхээр багш яаж нөгөө ангиж натгах чадахгүй байх, сайхан зохион байгуулалт дагаж хэмжээд зорилцуулж чадахгүй байх. Тэгэхээр багш гэдэг хүн бараг л нийгмийн ажилтны шиг юм хийх гэдэг байгаа байхгүй юу? Ийм юм байгаад байдаг. Нийгмийн ажилтан шиг нэг юм байна. Нийгмийн ажилтан шиг юм нэ. Нийгмийн ажилтан шиг л баг юм хийх ёстой болчиход байл та нийгмийн ажил. Зөвхөн багш гэдэг хүн хичээлээ заагаад өнөөдөр гарах биш. Ангийн багш гэж нэг юм байдаг шүү дээ. Бүх бараг л багшлаадаг хүн шиг дэвтэй. Тэгэхээр энэ нийгмийн ажилтан зөвхөн нийгмийн ажилтан
тэр сургуулийн ганц нийгмийн ажилтан бүх зөвхөн эцэг хурал дээр нь орж ирж суугаад танаа хүүхд тэр тийм зөрчил гаргасан тэгсэн тэр хүндээ анхаарал биш. Өнөөдөр ангийн багш гэдэг хүн бол ерөөсөө тэр хүүхдийн эрх те тэр зөрчигж байгаа тэр ангийн уур амьсгалыг мэдчихийдэг те тэр нэг хүүхдийг тэр анги олчилж тэр нөгөө хүүхдийн одоо таны нөгөө эрхтэр байсан штэ. Жишээлбэл нөгөө үе тэнгийнхний дарамт хүчирхийлэл энэ зүйл хэр дарлагдж чинь те тэр хүүхд яагаад хичээлдээ муудаад байна. Энэ хэрэлдээд яагаад хэдэрлээд байна гэдэг зүйлийг анхаарч байгаа хэрэгтэй. Тэгэхээр тодорхой хэмжээний хүмүүжлийн асуудал мэдгэдэггүй болох хэрэгтэй болох гэж бодод. За бас нэг энэ 9-р ангийн сурагчдын асуудал гэдэг байна те таны дэндээ дурдсан. Энэ мэсүүдийн асуудал байл та. Энийг ёстол жиг анхаарах хэрэгтэй болчихлоо л да бас. Энэ хамгийн анх энэ дээр боловсролын тухай хууль дээр яг үндэ яг юу заасан бэ? Яг энэ чиглэлээр анхаарлага хандж байд юм болов. Миний мэдхийн л одоо жишээлбэл мэсүүдэд ороод өндөө бол нэрээ архитект бол яг тэнд сурч штэ архит тамхиг тэнд сурч байна. За наацхийн бас дээр нь бэлгийн амьдрал байна те. Тэнд юу ч мэдэхгүй уучраа мэдэхгүй одоо бүр залуучж байна бүр 15 настай бүр 14 настай хүүхд их сургууль сурч идэг баг 16 настай хүүхд их сургууль орж байгаа шүү. Мэсүүд гэхгүйгээр тэгэхээр юу гэсэн үг лээд те. За нэг ийм асуудал байна. Тэр боловсролын тухай хууль дээр энэ яаж орсон юм бол энэгээр яаж арга хэмжээ авах вэ? Таны бодол юу гэж байна? Бас нэг юм байна. Боловсрол таалтайгаа олон нийтийн аргалга гэдэг. Энэ дээр сая дурдсан л та эцэгхийн анхаарал таны хараас энэ дээр эцэгчүүдийг яг үндэ нэрээ боловсролын тухай хууль дээр ч гэсэн тэр гэр бүлийн тухай хууль дээр ч гэсэн анхаармаар болсон байгаа байхгүй тий. Зөвхөн хүүхдээ ирэх гээд хүүхдээ ирэхин тухай хүчирхийлэл нөгөө хууль дээр анхаарах биш. Гэр бүлийн тухай хууль дээр заавал анхааруулж энэ дээр заавал оролцуулж идэг. Тэгээд эцэг хэн заавал нөгөө эцэг их багш хүүхд гэсэн 3-4 зүйл энэ 3 субъект чинь заавал юу яаж юмар хоорондоо харилцаж юмар мэдээлэл солилцож юмар хүүхдийн төлөө анхаарч юмар хүүхд нь болохгүй зүйлээ эцэгтэй хэлдэг. Багшийнхан болохгүй зүйлийг мэдээж хэрэг эцэгтэй хэлдэг. Эцэгийнхээ болохгүй зүйлийг багшинтай бас илэн талангүй ярилцдаг ч юм уу. Энэ механизмыг орцуулж өгч ивэл гэх. Би нэг бөөнч чигшүүлээ дахиад зөндөө заас нэг юм хөл юм. За нэгдүгээр нь хуулийн тухай асуудал байна. Конвенцийн одоо заасан залт Монгол улсын хуульд яд тусгагдсан байна. 1996 онд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль гэж Монгол улс гаргасан юм а. Өнөөдөр энэ хуулийг тунхаглалын чанартай хууль байна гэд ингээд байгаамаа. Гэхдээ энэ хуулийн заалтаар хүүхдийн төлөө байгууллагууд ажилласан үед ажилласан. Энэ дэр бас юм хийгдсэн үйл хийгдсэн. Гэхдээ энэ хууль өнөөдрийн цаг үедээ тохирохгүй байгаа нь бас хүлээн зөвшөөрөх ёстой. Тийм учраас өнөөдөр хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль гээд хоёр хууль гаргах гээд ажлын хэсэг гараад ингээд ажиллаж байгаа ийм зүйлүүд байна. За хоёрдугаар тэн дээр боловсролын хууль 2006 онд гараад энэ өнөөдөр ямар хинт танилцуулагдаад хэн энийг мөрдөөд хэн юу хийгээд байгаа юм бэ гэд. Тэгэхээр үнэхээр энийг гарсан хуулиар танилцуулах нь боловсролын байгууллагуудынхны өөрийнх нь үүрэг штэ. Тэгээд ч одоо тэр боловсролынхаа хуулийн дээр багштай одоо ёс зүйн дүрмтэй байна, ийм юм байна, тэгин ердөөсө багш хүний чинь өөрийнх нь ширээний ном нь хуулийн л байх хэрэгтэй юм байгаа үстэй. Ер нь бол боловсролын салбарынхны өөрийнх нь ширээний ном нь тухайн өөрийнх нь салбарт зориулагдсан хуулийн л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд ирэхлээр энэ хуулийг зөвхөн хамгийн чухал иш мэд хүн нь бол багш байх хэрэгтэй гэж. Дараад нь багшийн хуулийнхаа дагуу хүүхдтэй, эцэг эхтэй сургуулийн удирдлага нь ажиллагдсанаа бүхэл хүмүүстэй энийхээ дагуу ярьдаг, хэлдэг, энийг мөрдүүлэхийн төлөө боловсролын байгууллагын удирдлага нь яамнасаа эхлүүлээд тэр доо анхан шатны нэгжид байгаа сургууль хүртэл ажилладаг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хэрхэн яаж ажиллаж байгаа вэ гэдгийг л өнөөдрийн боловсролын асуудлаар гараад байгаа зөрчлүүд чинь өөрөө илэрхийлэгдээд байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт өнөөдөр боловсролд ямар байгаа, энд удирдлагуудаасаа эхлээд яаж хандаад байгаа юм, энд яаж хандах ёстой байсан, энэ асуудал нь өөрөө ердөөсөө нийгмийн дунд гарч байгаа зөрчлүүдээр илэрхийлээд байгаа байхгүй гэж би одоо хариулмаар байна. За анги удирдсан багшийн 339 дугаар тушаал гэж байдаг юм а. Тэр тушаал дээр та нийгмийн ажилтнтайгаа ийм 4 зүйлээр ажиллагээд тэгээ өнөөдөр улс анги удирдсан багшид сар болгон 30-аас 40 мянган төгрөг өгч байгаа юм а. Энэ 30-аас 40 мянган төгрөг бол тэр багш 40 50 30 40 хүүхэдтэй ажилласныхаа төлөө авч байгаа мөнгө. Яагаад энэ мөнгийг аваад ингэж ажиллаад байгаа юм бэ гэдгийнхээ төлөө сая багш өөрөө бас санаа зовох хэрэгтэй байхгүй юу? Тэр ангийн 40 хүүхдийн хідэн асуудалтай байгаа юм. Мас хүүхдүүд бүгдээрээ асуудалтай хүүхдүүд байхгүй байгаа шүү дээ. 40 хүүхдээ чинь за өсрөөл нэг 5 6 нь үсттэй.
Бусад маст хүүхдэд чиглэсэн асуудал багшд хэрэгтэй. Дараагийнх нь үлдсэн тэр асуудалтай 5 6 хүүхдийг сургуулийнхаа нийгмийн ажилтнтай та хамтраад тэр хүүхдийн асуудлыг шийдгээд боловсролын салбарт нийгмийн ажилтан гэдэг хүнийг оруулсан шүү дээ. Гэтэл энэ хүнтэй өнөөдөр яаж ажиллаж байгаа, энэ хүнийг яаж дэмжиж байгаа, энэ хүнийг яаж ойлгож байгаа гэдг нь өөрөө боловсролд асуудал байгаа байхгүй. Тийм учраас хүүхдийн эрхийн хорооны зөвлөмж нь бүр нэг заалтанд байгаа шүү дээ. Та нар наад шинэ мэрэгжил боловсролд гаргасан цаашаалтай байна. Гэхдээ энэ мэрэгчлээ дэмжих хэрэгтэй, орон тоогийг нэмэх хэрэгтэй, цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй, энийг сургалтанд суулгаж чадваржуулах хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр сургуулийн нийгмийн ажилтнаа дэмжиж ойлгоод ажиллаж байгаа сургуулиуд бол бас зөрчил багтай л байгаа. Энэ сургуулиуд багш хамтын ажиллагаа чанартай л байгаа. Энийг бол бас тодорхой сургуулиудтайгээр хэлж чадна. Гэтэл нөгөө нийгмийн ажилтнаа дэмждэггүй, нөгөөх нь бас ажлыг гэдэг сэтгэлгээгээ тэр болгон гаргадаггүй, ийм байгаа нөхцөлд бол зөрчил гарахаас л өөр арга байхгүй. Ийм юм бас ажиглагдаад байгаа. За тэр месүүдийн тухайн асуудал бол боловсролын тухай хуулинд 4 хуулийн заалт байгаа. Бага дунд боловсролын тухай, сургуулийн өмнөх боловсролын тухай, дээд боловсролын тухай, сургалт үйлдвэрлэлийн мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тухай. Тэгэхээр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэдэг чинь өөрөө бие даасан хуультай байхгүй юу. Тэгэхээр энэ хуулиараа энд тийм юм аавна ингэж ажиллана, тэгж ингээд бүх юм нь одоо гаргацсан байгаа учраас тэр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хуулиараа зохицуулагдана. Энд харин нийгмийн ажилтан ажилдаг. Энэ нийгмийн ажилтан гэдэг хүнийг боловсролч хэрэгждэггүй. Одоо өнөөдөр хөдөлмөрийн яамч тоодгүй. Тэгээд нэг хүн одоо тэнд ингээд цалин мөнгө аваад сайн дурынхаа хүчээр одоо өөрийнхөө боломжоор ингээд гүгээд байгаа юм. Тийм учраас яг мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр бас энэ ерөнхий боловсролын сургууль дээр ажилладаг нийгмийн ажилтнуудтай ижилхэн тэнд одоо мэрэгжлийн зэрэг олгодог, тэрийг хуулиараад баталгаажуулдаг, дэмжлэг үзүүлэх ийм зүйлүүд байх юм бол тэр хүмүүс бол тэр бага насны очиод байгаа хүүхдүүдтэй ажиллах л байхгүй юу. Тэгэхээр энд нь бол бас янз янзын ийм зөрчлийн юмнууд байгаад байгаа. За боловсролын хуулинд энэ хүүхэд хамгаал одоо зүгээр сүүлийн үед гарч байгаа боловсролд нэг дэвшилттэй талыг би бол энэ сургуулийн цагдаа гэдэг school policy гэдэг нэг ийм төсөл хэрэгжиж байна. Энэ бол нөгөө хүүхэд хамгааллын чиглэлийн нэг бас нэг чухал асуудал байна уу байна. Энэ дээрээ дөрөөлөд сая одоо боловсрол бас энэ хүүхдийн хамгааллын тухай асуудлыг, энэ хэрэг зөрчлийн тухай асуудлыг, энэ хүчирхийллийн тухай асуудлыг, тэр сургуулийн орчин эрүүл байх тухай асуудлыг тэгээ энэ дээрээ дөрүүлсэн ажил дээрээ тэр хүүхэд хамгааллынхаа бодлогыг гаргах тухай асуудлыг хийвлэх зүйтэй байгаа даа байхгүй. Энд бас одоо би ч гэсэн өөрийнхөө зээгийн сургууль дээр энэ цагдаагийн ажлыг бас хагас өдөр хийж үзсэн. Тэгээ энд бол эцэг эхчүүдийн бас санал сэтгэл бас зүв байгаад байгаа шүү дээ. Би бол өөрөөсөө гадна 2 ээжтэй ажилласан. Ингээд бид 3 нэг өдрийг хийхэд тэгээд ер нь тэр сургуулийн захиргаатай, багштай, захиралтай ороод уулзж байхад бол бас энэ бол бас нэг гарц байна гэж харж байна тийм учраас бид нар зүгээр ийм хэрэгжээд байгаа бас зөв алхмуудыг өрн цааш нь яаж сайжруулахыг тэгээ яаж энэ дээр дөрүүлсэн бичиг баримтуудаа гаргах уу гэдэг дээр бас бүгдээрээ санаачлахтаа хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Энд нэгэнт нөгөө сургуулийн орчинд дох хүүхд хамгааллын асуудал гэж ярьж байгаа болохоор энд суусан бүх хүмүүс бол сургуулийн нийгмийн ажилтан байгаа болов уу гэж бодоод ер нь цаашдаа энэ сургууль өөрөө хүүхд хамгааллын орчин байхын тулд бас саналаа хэлэх болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ миний нэг хэд хэдэн юм дээр нэгэнт би бол хүүхдийн эрхийн үндэсний төв гэж төрийн бас байгууллагад ажилладаг хүүхдийн эрхийн үндэсний төв гэж. Тэгээ хүүхдийн эрхийг бол хамгаалдаг хүнийхээ хувьд бол сургуулийн орчинд хүүхд хамгааллууд нэлээд тааруу байна гэдгийг өөрөө ингэж хардаг. Тэгээ энийг юун дээр харах вэ гэхээр би тэнд байгаа нийгмийн ажилтнууд маань ажиллах боломж юу нэг тааруу учраас хүүхдийн эрхийг хамгаалж чадахгүй байх уу гэдэг ийм ойлголт бол байдаг. За жишээлбэл энэ юун дээр харагдж байна вэ гэхээр зэрэг энэ багш нарын зөвлөгөөний хурал гэж нэг хүүхдийг нэг шийтгэдэг багхан шиг одоо шүүх хурал болдог юм аа. Багш энийг одоо 5 жилийн хугацаанд гэдэг юм уу 9 жилийн хугацаанд 11 жилийн хугацаанд одоо тэр хүүхдэд бодож санаж жоохон одоо бас нэг эвгүй байдлаар хэлэх юм бол тэрнтэй тооцоо хийх юм болдог. Нэгдүгээрт энийг бол бид нар анхаарах ёстой. За хоёрдугаарх нийгмийн ажилтны гол юм нь бол түрүүний мөнх шаргал багшийн хэлсэнтэй адилхан энэ эцэг эхийн хурал гэдэг бол ерөөсөн 3-4 зүйл дээр надад харагдаад тах шиг байдаг. Нэгдүгээрт нь бол муу муухайг дуудах гэж нэг цуглуулдаг. Хоёрдугаарт нь бол баяр ёслол тэмдэглэхэд мөнгө авах гэж нэг цуглуулдаг. Засварын мөнгө авах гэж нэг цуглуулдаг.
Өөрийнх нь төрсөн өдөр мө энд нэг хонхны баяр тэмдэглэхдээ ямар бэлгэн захиалгатай нэг хуралддаг. Тэгээ ийм байдлыг бол энэ манай нийгмийн ажилтнаа юу гэж харддаг юм болоо гэж. Дараагийн нэг асуудал бол энэ хүүхэд бол шахааны бизнесийн одоо субъект нь болж хувирдаг. Тэнд хэрэгтэй хэрэггүй ном, хэрэгтэй хэрэггүй сонин, хэрэгтэй хэрэггүй жүжигийн плед одоо юу л байдаг. Ерөөсөө энэ бол тэр хүүхэд бол ерөөсөө тэрнийг насан туршидтын зүгээс энэ шахааны бизнесийн субъект болчдөг учраас энэ хамгаалах ёстой орчин мөн үү гэж тэ ингээд бол өөрөө сургуулийн орчин өнөөдөр хамгаалах орчин мөн үү гэхтэй зэрэг гүүх талбайг энэ газрын зарцаа байшин бариулцаа энэ хин хийдэг юм бэ сургуулийн удирдлага хийдгээ тэгээ хэдэн багш нарын нийгмийн асуудлыг шийдсэн нэрээ тэр хашааны эзэмших ёстой талбайгаа ингээд бас л ингээд одоо хүүхдийн эрхийг зөрчиж байж том хүний эрхийг хамгаалахын тулд ингэж одоо хамгаалахдаггүй орчин бий болсон. Гэх мэт энэ асуудлууд бол байдгийг бол одоо анхаарч манай нийгмийн ажилтнуудаас хүүхдийн төлөө дуурч чадахгүй бол бидэрт дуураач. Бид одоо та нарын зовлонг би ойлгож яадаг. Хичнээн хамтардаггүй ч гэсэн. Сургуулийн нэр хүндний төлөө чи яах гэж энэ хүүхдийн имийг ингэж юу яагаад байгаа ингээд дуудаад л энэ хүүхдийнхаа имийг одоо зогсооч гэдэг юм уу тийм байдгийг би мэднэ. Надаас нэг санал байна л да. Тэр нэг таны ярианаас сонсчихсан л да. Тэр ангийн хурал гэдэг би нэг юм байвал яасан. Тэр ангийн хурал нь одоо жишээл хүүхдийн зөрчлийн асуудлыг анги дотроо ярилцдаг бурууг өөрт нь тухайн бурууг нь өөрт нь ойлгуулдаг талаар ч юм уу те. Мөн нэг хүүхэд нь болохгүй байхад тухайн хүүхэд яагаад болохгүй байгаад байгаа мэдээч хэрэг өөрөөс нь эхлээд дараа нь хамт олноос нь тэр шалтгааныг олдог тийм нэг юм ангийн нэг хурал марк юм л. Тэгээд тэр нэг юм дүрмтэй те. Тэгээд тиймэрхүү үлгэрчилсэн дүрмийг гаргаад тэгээд тэрийг багш нарт ингээд одоо ийм байж болно. Та нар ингэж харьцаач ээ. Та нар ангидаа ярьж байгаад ингээд нэг юм дүрмтэй болооч ээ те. Тэр дүрмээрээ ингээд хоорондоо харилцаадаг. Тэгээд ямар нэг арга хэмжээгээ зохиох тэрнгээрээ хурлаараа шийдээд ингэдэг ч юм уу. Тиймэрхүү нэг юм үлгэрчилсэн дүрм байвал яасан тийм зүйл гаргаж өгвөл яасан бол гаргавал гэх тийм санаа байна. Тэгээ энэ ийм л дээ. Монгол Улсын ерөнхийлөгч 9 сарын 1-нд хуулийн засаглалаа хүүхдийн оролцоо гэдэг хичээл заасан. Энэ хичээлээр 5 даалгавар өгсөн. Энэ даалгаврын нэгдэх даалгавар одоо яг таныг өгч байгаа даалгавар байгаа байхгүй. Хүүхдүүдэд та нар өөрсдийнхөө ангийнхаа дүрмийг зохио. Зохиосон дүрмээ өөрсдөө хэрэгжүүл. Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрм гэж нэг юм байдгийн байна лээ. Тэр нь өнөөдөр хинээр ч хэлэгцүүлдэггүй захирал эрхлэгч шийдэд гаргацдаг зүйл байдаг. Энэ дээр хүүхдүүдэд та нар өөрсдийнхөө бодлыг хийгээд сургуулийнхаа дүрмийг зохио. Гэт ингээд ерөнхийлөгчийн өгсөн 5 даалгаврын хамгийн анхны даалгавар энэ байхгүй. Тийм учраас энэ дээр нөгөө нэг хүүхдүүд чинь нөгөө оролцдог, хэлдэг, эвлэлтэнд нэгддэг, үзэл бодлоо солилцдог энэ эрхийн идэвхжүүлээч гэдэг имийг л өнөөдөр ерөнхийлөгч хэлээд байгаа шүү дээ. Тийм л учраас арга байхгүй энэ ажлыг хийх ёстой. За тэгээд энэ яг хүүхдийн сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар бас хүний эрхийн үндэсний комиссд бол хүүхд өөрөө болон хүүхдийг төлөөж одоо нийгмийн ажилтнч гэдэг юм уу хүн бол гомдол гарах эрх нээлттэй байгаа. Тэгээд хүний эрхийн үндэсний комисс бол хуулиараа бол яг энэ хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой аливаа гомдлыг бол хүлээж авч шийдвэрлэдэг. За өнөөдрийн байдлаар бол Монгол улсад бол хүүхэд өөрийнх нь эрх зөрчигдсөн асуудлаар бол олон улсад бол гомдол гарах тэр боломж бол хязгаарлагдсан байгаа. За Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс энэ хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар нэмэлт протокол нэгдэж орох асуудлаар бол бас холбогдох яамдуудад санал хөргүүлсэн. За энэ 3 дугаар нэмэлт протокол маань бол яг энэ хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлаар бол хүүхд өөрөө олон улсад одоо гэрээний хороодод бол гомд гарах тэр боломжийг нээж өгч байгаа ийм протокол л доо. Тэгээ энэ хүрээндээ бол протокол өөрөө сойрхон батлагдаад одоо хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үүсдэж эхлэх юм бол бас хүүхдийн эрх зөрчигдөх асуудлаар бол бас олон улсын гэрээний ороод ч гэсэн гомд гарах тэр боломж бол нэгдэх юм. Тэгээд сургуулийн орчинд энэ хүүхд хамгааллын асуудал бол бас тодорхой төвшөнд бол дээшлэх энэ боломж бол энэ протокол нэгдэж орсноор бол бас бий болох ёстой маа гэж үзэж байгаа. Тэгээ өнөөдрийн лекцийг сонирхолтой сэдвээр өрнүүлсэн мөнх жаргуулаа танд бас баярлалаа. Тэгээ манай комиссийн олон нийтийн лекц бол бас сар бүр бол уламжлал болгон явагддаг байгаа. Дараагийн лекцээр бол бас бид нар хэд хэдэн хүнийг бол урьж авчрахаар төлөвлөд байж байгаа. За
Тэгээ та бүхэн бас дараагийн лекцүүд идэвхтэй ирж оролцоорой. За та бүхэнд баярлалаа.